Сайн байцгаана үзэгчдээ та бүхэндээ энэ хүү орой мэндийг хүргэж байна. Футбол ток нэвтрүүлгийн энэ өдрийн 21 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. 21 дахь дугаар буюу бараг энэ чинь яагаад зөв нэгээд байгаа хатаа орж байна уу да. Би дөрөвний харцаараа л нэг ингээд өөдөөс харцаа очиргүй нээсэн биш. За Премьер Лиг, Испанийн Ла Лиг, Италийн Серие А, Францын Лиг 1 Бундслигийн бол сайхан амарцгааж л байна одоо хүртэл. Энэ амралтын өдрөөр л нэг тоглолтууд нь эхлэх болов. Серие А байгаа тий. Серие А байгаа. Сая тоглосон тий. Тоглосон. Одоо ч амарч байсан юм шүү. Одоо амарч байгаа. Серие өнгөрсөн үеэр ерөөс амраагүй явцсан шүү. Тэгсэн үү? 7 хоног болгол тоглоцсон. Үгүй ээ, Серие А амрахгүй. Одоо өнөө шөнө лөө, маргааш шөнө лөө. Дахиад Ер нь амархаа болцсон юм шүү байна. Йоо амраасаа. Манайхан Лацио бүр нүдүүлж дуусна. Лациг ярина хаа. Юун дээр за бүгд нөрөө минь. Арай мэд. Урцаас мал минь дөө гэдэг шиг. Юун дээр Англи Премьер Лиг рүү эхлээд яриагаа орно. За солилцоо 8 халаас хэлгээгээд ярих сэдв бас нэлээд Тийш тий одоо 7 хоног болж шүү. За эхнээс нэрнэ. Борнмут, Арсенал. За соолт эхлээд Габриэл Магалайс. За ястай юм харагддаггүй те. Яг нь яг иймэрхүү юм харагддаггүй тоглогчоос За Иванилсон алдаа гарсан да. Хоёр Бразил яг нэг нэгэндээ өгсөн байж болох юм бас. тий. Гэхдээ яг Иванилсон бол Бразилийнхаа шигшээд ширэн баг дуудагдахгүй баха. Дууддаггүй. Хэцүүлтэй. За дуудагдлаа гэхэд зүгээр яг нөөцөнд байна. Тэгээ энэ жингжиж бас нэг сонирхолтой болсон юм аа тоглолт чинь. за За энэ Мадуэке. Энэ жавж руу яг ордог байхгүй Мадуэке. Эд олж Сакаг суулгасан. Төгссөн. Ер нь бас Арсеналын хэд тоглогчоос суулгацсан. Райсыг баг тоглохгүй моглохгүй гээд өдөр нь Артетачаа. Энэ Мадуэкегийн хамгийн гоё чанар нь нүүрний шугам мөртлөө ингэж явдаг байна. Унаа чи нэг хүн хамгаалахад бас угаас хэцүү юм бил. Гэхдээ одоо ингэж бусад багийн жигүүрийн тоглогчдыг хараарай. Явахгүй нүүрний шугам руу. Болоог байхад дамжуулж Буцаад байна. Буцаад гол руугаа. Тэр шугам нүүрлөө ерөөсөө явахгүй. Яа, Райс. Энэ нөгөө нодлон Реал дээр нэг их гаргасан энэ жилийнхээ энэ дээр гаргасан. энэ жилийнхээ Нэг дубль жилд нэг дубль хийдэж шүү дээ. Тэгэхээр ч одоо 26 он дахиж дубль хийхгүй. Тий Райсын юу юм бэлээ? Дараа нь шүү дээ. Премьер Лигийн 296 дахь тоглолт нэгнэ. Тэгээ анхны дубль хийж. Тий, аврагуудын лигт нэг дубль өссөн. Давуудын лигт бол хийсэн. 90 жилд нэг их хийгсэн тохироо байгаа бид нарт. Тэгээ Райсичаар энэ тоглолтын дээр ер нь айгүй мөрхөг гээд Артета тэр нь. Тий, яг гимплээс ирсэн л тий. Би бүр фантаси дээр хаяад заяа. Яа. Ирсэн. 17 оноо авсан. Тэгээ би бол нэг ам ихэнд нь орчиж байгаа байхгүй юу? Ер нь чамшиг улсуудад зориулж гаргасан мэдээлэл л тий. Тийм л. За энэ дахиад ич. Ер нь бол Борнмут нөгөө нэг Африкийн цомд тоглогчд нь яваагүй одоо жишээ нь Семеньо энэ тий. Ган тоглогчдтой тэр мөр нь яваагүй ингээд хүн бүрэлдэхүүнээр үлдсэн. Аюултай баг байсан шүү дээ. Борнмут гэхдээ энэ үлрэлт одоо яг юунд танигдчих эхэлж байна. Явсан хамгаалтын тоглогчд нь одоо л яг Тийм яг үнэ. өр нөлөөг одоо юу гэдэг өгүүлэгдэж эхэлж Энэ гоё болсон. Тэр нэг сүүлийн 15 минутанд Борнмут бас эвгүүтүүлсэн шүү. одоо өнгөрсөн гарааны тоглогчдоос нь хэдэн байхгүй. дөрүүлээ хамгаалтын дөрүүл хаалтайгаа тавуулаа байхгүй шүү. Тий. Тийм. Гэхдээ яг өдрөлийг дажгүй эхлүүлсэн шүү дээ. Тий, харин тэгэл нэг эрчэндээ эхлээл тэгэл одоо яг танигдчих эхэлж байгаа. Эхний 45-ыг гайгүй тоглолт юм уу Борнмут? Гараа сайтай байхгүй. Харин та 4-7 хоногт хэлдэг шнэ. Кепа Аризабалага. Эхлээл таа. Тийм. Борнмут чи ингээд гэл ингээд дажгүй нөхдүүд байна. 11 тоглолтод хөжлгөө сүүлийн. Тий. Тэгээд тэрнийх нь баг 6 мургаан ч юм уу тэнцээ. Дандаа хөвчлэн тэнцэнүүд байгаа. Тэгээд яг өнгөрсөн жилийн эхний 20 тойргийн дараах байдалтай ингээ харьцуулсан чинь өнгөрсөн жил болохоор 7-д явчихсан юм байна. Одоо болохоор нэг 15 байгаа юм байна. Өнгөрсөн жил нэг нэмэх 7 бөмбөгтэй байсан бол одоо хасах 7 бөмбөгтэй байна. Оруулж байгаа гол нь яг адилхан байна. Алдж байгаа гол нь хамгийн гол нь баг ингээд 2 дахин нэмэгдчих. Тэгэхээр довтлогоо нь бол тэрвэр байна. Энэ багийн нэг хамгаалалт гэдэг юм чинь байхгүй болчих. Борнмутын онцлог үр дүнгууд гэж бэлдсэн. Тэрлүүгээ шууд үсэрчээ гэж бодож байна. Борнмутыг ярьсан дээр ярьцгаая. Энэ үлрэл эхэлснээс хойш хугацаанд Борнмут клубын авсан тэнцээ болон хожигдлууд байгаа. Тэр нь болохоор 8 сарын 16-наас эхлээд Ливерпулээс за тэрнээс хойш саяны тоглолтод Арсеналын авсан үр дүн байж байгаа. Эхний тойргоос хойш гол гэсэн үг шүү дээ. Техник тойргоос хойш. Одоо тэгээ Семеныг явуучвал хамгаалтаас гадна бүр довтлогоогүй болоо явчихдаг шүү дээ тэр чинь. Тий. Тэгээд ер нь хэцүүтэх гээд байна да. Гайгүй. Борнмут бол яг Борнмут одоо улирлын үлдсэн хагасд бол
Батаараа 5 хожил байгаа шүү дээ. Гэхдээ 5 хожилж байгаа хөө тий. Энд чинь өнгөрсөн үлрэлт чинь юу Европын тэмцээний төлөө үзчихсэн баг шүү дээ. Унахын талаар яриа. Унах талаар яриа зүгээр. За Борнмутын нөгөө үр дүнгуудыг харъя. Борнмутын онцлог үр дүнгууд гэдэг рүү шууд өсөрье. Тэрний араас хамгаалагчдын оруулсан гоолын чагсаалт бол байж байгаа. 8 сарын 16-нд Ливерпулд 4-2 харьцаад хожигдсон. За Лидс, Кристал Палас, Вест Хэмптэд тэнцсэн. За Сандерландд хожигдсон. Манчестер Юнайтед, Челситэй дараалан тэнцсэн. Юнайтедтай бүр 4-4-ээр тэнцсэн. Арсеналд сая хожигдлоо. Энэ онцлог үр дүнгууд гэдэг нь бүх эдгээр одоо 8 тоглолтод хэдэн тойрог явцсан бол 20 тойрогоос 20 тойрог. 8 тоглолтод нь эсрэг багийн хаалганд 2 гол хийсэн ирнэ. Хожиж чадаагүй ийм одоо үр дүн. Бараг өөр юм баг бол байхгүй хаа. Хоёрыг хийчээд ингэж унаа алдчихж байгаа тий. Голцоо өөрөөсөө эхэлж хийгээд байгаа шүү. Тэгэхээр довтлогоо нь бол хэвээрээ байна. Хитрхи их гол алдаад байгаа. Өөрөөсөө голцоо эхэлж хийгээд байгаа шүү. Тэгэл нөгөө Дин Хаулсан, Илья Забарни, Милош Киркез, Кепа Аризаблага гэл. Тий, одоо 2 дугаар үеийн төгсгөл рүү нөгөө гол алдсан багууд чинь эдний эсрэг дайрна шүү дээ. Тэгмээ тэрийг торгох. Тий. Тэ? Тэр нөгөө саяны хэлсэн хүмүүс чинь бол жинхэнэ цаг дуустал торгоодог байсан байхгүй. Гэтэ санхүүгийн үед бол ашигтай ажилласан. Тэгсэн. Маш ашигтай. Гэхдээ би нодлон нэг Борнмутын нөгөө сэтгүүл хэллэгийг уншиж байхад бол бас Америк эзэнтэй шүү дээ тий. Тэгэхэд манай баг одоо ингээд 3 жилийн дотор Европын тэмцээнд орно гэсэн зорилго тавьчаад тэгээд гол ингээд ноён нуруунуудаа зарчгаар одоо тэр зорилго нь юу болох юм бэ? Яг бизнес модулаар бол болж байгаа юм л да. Гол нь нөгөө Европын тэмцээнд орох зорилго бол өнгөрсөн жил уг нь 7-д орсон гэдэг чинь айгу ойртсон байгаа байхгүй тий. Тий. Гэтэ Борнмут энэ хэмжээнд явж байгаа чинь гайхамшиг л та. Энэ жил бол одоо тэгээд юм Европын тэмцээн байна. Тийм. Дампурла яг зарлж исэн баг шүү дээ. Тэгээд ер нь түмний хандвар эргэж боссон. Тэгэл Фенүүдийнхэн тий Фенүүдийнхэн хандвар эргэж боссон. Одоо тэгэл энэ хэмжээнд явж байгаа гэсэн ямар ч тач гайхамшиг л болоод. Одоо тэгээд байгаа нэг ганц гялтай хамгаалагчийн гэрээ дуусч байгаа юм байна. Сенеси гээд Аргентин хамгаалагч. Тий. Аргентины гараа үстэй. За Би тэгж бодоод байгаа шүү дээ. арайч гараанд хэцүү. Ромеро Мартинес хоёр баг. Тэгээд хин Отоменд ч юм бас Отоменд Отоменд нас жоохон ер нь Тэр хоёр яг явж шууд гараанаас шууд эхлэхгүй байх л да. Дэлхийн аврагт дээр ч бас туршлагатай тоглогч хэрэгтэй. Ер нь би бодохдоо Сенесиг бол байгаа гэж бодоод байгаа. За Ромеро бол асар барьцгүй хүн шүү дээ. Нэг бол амар хамгаална, нэг бол шидээ ус шууд гайгүй. багийг алж мэднэ. шууд багийг хална. Тий. Хийтэй. Үгүй ерөөсөө яг хоёр төөлт байхгүй. Тэгээ шгшээдээ нөгөө Месси энтерт базуулчаар гайгүй байт цааш. Шигшидээ ер нь гайгүй шүү. Гайгүй Та тий. авчиж Бага тэр чинь цөөн тоглолттой. Улиралд бол харагдаж байгаа шүү дээ Ромеро. Зарим тоглолтод ерөөсөө хан хэрэм мэт байгаа л зарим тоглолтод баг өөрийнхөө алгаж хийж мэдэх тийм л хүмүүс. Сенесиг одоо гол нь үнгүү 100 алдах уу эсвэл одоо өвөл Барса Марса уцтаалга юм шиг л. Одоо шууд Барсаа хаашаа. Өнөө холбогдож байна. Манайх яг юм солгоо хөлтэй төв хамгаалагч авах гэдэг байхгүй. Тий. Одоо нэг Араухогоо явуулчин бас хамгаалтан дээр зүүн. 10% явсан яваагүй яг тийм. За тэрийг Барса дээр ярина. Ер нь гэхдээ Сенесиг бол ирээдүйтэй хамгаалагч. Юун дээр Арсенал нөгөө талдаа улирлын ихний 20 тоглолт дотроо 15 хожлоо. Премьер лигийн түүхэнд 20 тоглолт дотор 15 ба түүнээс дээш хоцсон багуудаас төрүүлээгүй тохиолдол бол байна. Их тохиолдол төрүүлдэг юм байна. Төрүүлээгүй 3 тохиолдол байна. 2003-аас 4 оны Манчестер Юнайтед тэр жил бүртгүүлж исэн Тоттенхэм 18-аас 19 он гэдэг чинь финал 10 лигийн финал хүрдэг жилээ. Эхний 20 тоглолт дотор 15 ба Почтино байх тийм дээш хожлыг авч исэн. Тэгээд Ливерпул бас авч исэн гинэ. Тэгээд 22-оос 23 оны Арсенал өөрсдөө бас яг энэ амжилтаа үзүүлж исэн. Тэгвэл тэр үед бол одоо Сити ч илүү ойрхон л байсан байлгүй дээ. Одоо ч ойрхон байгаа шүү. Одоо ч бас ойрхон. Арсенал ч өөрсдөө нөгөө зул сарын баяраар хүснэгт тэргүүлж исэн 4 тохиолдолд дөрүүлэнд нь дөрүүлж чадаагүй гэдэг юм явах шүү дээ. Одоо тэг тавтах нь тий. Хамгаалагчтай мэрэгэн буучид гэсэн үзүүлэлт байгаа. За сая Габриэл Магалиш өөрийнхөө алдааг цайруулж гол оруулсан. За Премьер лигийн 2020 оны улирал 2021 оны улирал ковидоос шалтгаалаад 9 сард эхэлж илаа. Тэгээ Габриэл тэгэхэд бол Арсеналын бүрэлдэхүүн тоглож эхэлж исэн. Тэр цагаас хойш нийтдээ 20 голыг оруулсан бол үүнээс хойш энэ цаг хугацаанд Премьер лигийн хамгаалагч нар дотроос Майкл Кин одоо түүнтэй голын тоогоор хамгийн
Ойрхон байна. Эвертны юу? Эвертны. Одоо Эвертонд байгаа юу? Байгаа. Сая тоглосон. Байгаа тийм. Тий. Тарковский энэ хоёр гараад тоглоо. Ван Дайк, Фабиан Шер, Александр Арнольд гэсэн гурвал 12 гэсэн гол. Тийм. Тэгсэн чинь Байна. би нэг юм харсан чинь манай нөгөө нэг одоо гэж ярихад ичмээр юм да. Манай нөгөө нэг Педро Нето 20 голтой гэнэ үү Премьер лиг дээрээ. Тэр нь уртаашаа өргөө шүү юу? Харин Габриэл энэ хоёр ч яг чадсан үү? Педро Нето ч үлбэр фитнес ирлээ. Ханаас авлаа. Харин нэг тийм Юу замналдаа юу? Премьер лигийнхаа Премьер лигийн хайр нийтг болно. Нийт гол нь. Тий. Тийм байж. хийж харин Тийм үү? Даагс магадгүй шүү. Тэгж овоож оцойтол бол хийгээгүй л дээ. гүү гэж юм харин. Угаасаа үзүүрийн товтлогч хүн Одоо биш энэ жил дээ. 7 гол оруулчаад байгаа нь баг Тийм. ориглон юм аашаа. Тийм. Нэрээ тий. Би бас хөтөл дээр ярьсан. 6 гол хамгийн дээдлээ оруулж ирсэн байл. Нэг үлрэлт. Нэг үлрэлт. Тэ. Тий. Тэрс магадгүй л юм те. Тэнгүүд эн чинь хамгаалагч байгаа гэдэг. Манай хүн чинь бүр яг урд хаалганы хажууд тоглодог хүн байгаад байдаг. Одоо Габриэл Жесус жишээ нь Арсеналд эзэрлээ. Яг бэртцэл л дээ Габриэл. 3 жил болж байна уу? Тэ? Жесус. Тийм. Үгүй энэ чинь муухан угаасаа довтлогчоос илүү тоглоод байгаа. Харин 20 гол гэдэг чинь. Манай Нето 20 байнгут нь би чи бүр за тэгээд ирсэн. Тэгээ муухан ч биш баг дажгүй довтлогчоос. Габриэл чи өнгөрсөн үлрэл нэг 5 мавыг хэлв. Тэрний өмнөх үлрэл ер нь нэг 5-ыг хийчдэг болоод байна. Харин тийм л юм байна. Тэгээ нэг 4 жил болж байгаа. Хуучин бол яг нэг Джон Терри Мэри бас нэг 4-5 хийчдэг ус те. Энэ үлрэл бол 3 дахь хийж байна одоо. 2 голын дамжуулалттай 5 гол. Педро Нето Wolverhampton-ы байхыг нийлүүлээд нийлээд хоригчлаа юм байна. Энэ ч хажууд чинь архив бай. Тэнэт ч харин жигүүр болохоор бас аргагүй хоо. Гэхдээ гэхдээ яг би тэгээд жигүүрийн одоо тоглогч одоо тоглооны хүн байж ямар онцгүй юм бэ ичмээр юм бэ гэл тэгсэн чинь үгүй бас нөгөө том багуудын жигүүрүүд ч бас л ихгүй л байгаа юм байна. Үгүй жигүүр биш яах. Одоо энэ үлрэлт Юнайтедийн 2 Зиркцээ, Шешко гэсэн одоо энэ Йокерс ч байгаа шүү дээ. 3-аас дээш гол 2 дандаа 2 голтой явж байгаа. Харин тийм байна бас. Тэгээ одоо Нэг үлрэл гэж үзвэл нөгөө жигүүрүүд ч өөр хэрэг Сакагаас бусдын бол ер нь бол донгодмоор болцсон юм бэл. энэ Мадуэк энэ ч гэсэн нэг хийхгүй шүү дээ. Яг Мадуке бас сэлгээ хийж. Тэгэл Ер нь гэхдээ гарааныхан гэхэд байхгүй юм байна. Ситигийн гарааныхан ч байхгүй, Гак Бочных байхгүй юм байна. Тийм. Ер нь байхгүй юм байл шүү дээ. Тэгээ бодохоор ер нь бүгдээрээ одоо Габриэлийн хөшөөг босгоё. хинийх чи Педро Нето ч бүр 19-оос 20 он удирлаас эхлээд Лациогоос ирсэн юм байна шүү дээ. Тэгээ өөр. Тэгээд тоглосон хугацааны хувьд бол баг зэрэг илүү байж болохоор Яг Волвост нилээх гинтсэн л дээ. тийм байна. Тоглолтын тоо бол нэлээд бага байна. За тэгсэн чинь үүний дараа Фулхэм Ливерпулийг онцолж байна. Фулхэм талбай дээр Ливерпулийг хүлээн авч тоглосон. За энэ Икетике маань хуудасны асуудалтай юм уу? гинтсэн. энэ яг тоглолтын өмнө бэртцсэн гэж Хамстринг гэж хэлсэн шүү. Тэгээ бас ер нь 2-3 7 хоног болох байх шүү. За тэгэнгүүт ерөөсө гараа харангууд Икетике байхгүй болонгууд тэгээ гараа харангууд Исак байхгүй, Салах байхгүй. тий тэгэнгүүт шууд Ливерпулийг хоцно гэж итгэхэд айгүй хөнд болж байгаа байхгүй. Гакпол үлдчих юм шиг урдч. Шууд хүнд байлээ. За эн чи ер нь баг марах юм уу гэж шууд харагдчихжээ. За Хари Вилсоныг бол эхлээд тооцсон, Вар үзээ тооцсон. Хари Вилсон чинь үлрэл ингээд 6 гол толчж байгаа юм. Тэгээд Фулхэм талбай дээр ямар аюултай байлээ. Тэгээ яг гараа тивч гэсэн ер нь Ливерпулийг бас хож маглаа. Энэ гэхдээ утсан биш үү? Би бол энэ дараа нь үдсэн шүү дээ. Вар үдсэн шүү. Гэхдээ хэр Варыг би харин буруу ажиллачлаа гэж харсан. Варыг та тэгж бодож байгаа юм уу? Гэхдээ яг одоо энэ имижийг Эндээс хараад харахаар тэр аюул санаа. зүлгэний зураасыг та хараарай тийм. Гэхдээ Уэлснийг олж гисэн бас юм юм шүү дээ. Тэгээ ер нь дүндээ дүндээ. Саяных бол жоох маргаан дагуулсан шүү. Тоглох нь Яг наач нөгөө нэг камерын үндэсг нь бас юу юм Тэгээ шүү. Вар чи өөрөө яг гол нь зөв хэмжиж гин үү? Вар чи бүр чи хасаатмаачулсан технологи ажиллаж байгаа шүү. Би бол сая бол бүр та ч одоо байтлаа AI-г буруутгах юм те. тэр зүлгэний зураасыг харахад Ламын камерын AI-г бол буруутгах болно. Ер нь одоо замын цагтаа та нэг хүн маргаа яваад байна гэсэн та юу вэ? За Фримпоны дамжуулалтаар эрдээ нэмэх 3 дээр ингээд голдчихж байгаа юм. Тэгээд Тэгсэн чинь алтлээ. сүүлийн бараг довтлогоор эрдээ нэмэх 7 дээр. Сув султаа бүр Энд ихтэй амар зөксөн. бие бэлдэж байгаа зогч байгаа. Гэтэл ер нь хаалгачаас тэгж хол явах магадлал ховор шүү. Гэхдээ Ливерпулийнхын бүгд тургуулийн талбай дотор ингээд бөөгнөрцөн. Гэхдээ тэгтээ яг Цаана дахиад ч нэг цохийг гэвэл хүн байж л энэ тэр араа пүүлэнд. Хин дуртай зохихоор байна. тэгтээ бүр ингэж ирлээ Энэ амар зөксөн. Амар зөксөн. Энэ хин Силва тоглолтын дараа нөгөө коуч нь Жолакиг гоо шүү. Лаки. бэлтгэл дээр наач угаас ингэт юм аа. Тоглолтын дээр л хийдгүү болохоос ш. Бэлтгэл дээр бол алдаг гинэ. Би бол лаки гэдэгтэй үзвшгүй энэ бол амар зөкөл. Баяхан ч хэлж.
Амар урчт. Яг би бол шууд Ливерпулийн гарааг хараад за шууд Пулхэмийг талбайд нь хожичоод харин ихэд бол эргэлзээтэй юм байна л гэж харагдчихлээ. Икитик байхгүй болонгууд шууд тэгж харагдаад лээ. Собслай чи баруун дарснаа Гакпо урд гарцсан. Тэгээ Райсига нэг үзүүр дээр нэгэд мэдээл лайн ап гарцсан байснаа дараагаар нь болоод Гакпогоо урд болгоод Вирцигээ хойшлуулсан энэ л байлээ тий. Солигдоодсэн шүү дээ. Юу н гарааных нөгөө байрлал нь. Тэгээд дөрөв тоглогчийн 3 байхгүй болчихлоо л доо. Египт өчигдөр шөнө нэр яасан байна. Тэнцсэн. Харин тэгээ тэгээд пенальт згэн шүү дээ. Пенальт Пенальт 16. Нэмэлт цагт 3-1-ээр хоцсон байна. цаг сунгаа хожицсан юм Цаг сунгаа хоцсон байна. Бэний нэг. Ливерпулийн фэнүүд бол хожигдоосоо л гэж бодчихсон баг тий. Тэгээ итгэн доосаад ирээсээ. Тэгээ яг хав тэгээд нөгөө зарим улсууд нөгөө Ливерпулийн нөгөө саяын тэнцээв шүү дээ. Тэнцсэний дараагаар энэ тэгээ бас салаахын буруу юу гэсэн л байлээ. Тэгээ постлцсан байлээ. Салаагчтай ямар амарх. Гэхдээ Ливерпул ингээд Гэхдээ яг эдэрч яг нөгөө Ливерпулийн нэг тоглолтын докторгүй байсан шүү дээ. Сайн муу тоглоод гол алдаал энэ төр бариулж мариулаад тэгэнгүүт ерөнхийдөө салаахаас болоод байгаа юм шиг нэг тийм ааш аяг харагдсан биз дээ слотоос. Тэгээ салаахыг сэлгэн суулгаж муулгаад тэгээ бас нэг олон нийтийн сүлжээгээр нэг жоох маргаан заргаан үүссэн шүү дээ. Яг Тэгэнгүүт одоо салаах чинь явцсан байгаа шүү дээ. Тэгтэл нөгөө асуудал хэвээрэл байгаа байнгут Ливерпул дотор ч бас салаахыг дэмждэг фэнүүд байгаа шүү дээ. Тэнгүү тэдний зүгээс постлж байна л да. Энэ тэгээ бас салаахын буруу юу гэж. Салаахаас шалтгааллахгүй л байна л гэсэн үг шүү дээ тий. Асуудал өөр юмд байгаа юм шүү гэж. асуудлаар нэнүүлэлт хамгаалтанд л байгаа шүү дээ. Сайн одоо 2 гол оруулаад хожих боломжтой шүү дээ. 2-1-ээр явж байгаа сая бас хамгаалтыг харж бас тоглолтын төсөлд алдаж байгаа шээ. Яг иймэрхүү Ливерпулийн нөлөөлөлт 2 дугаар хагаст оруулж байгаа гоолороо лиг тэргүүлж байгаа. 2 дугаар хагаст алдж байгаа гоолороо лигийг тэргүүлж байгаа. Тоглолтын төгсөлд ч алдж байгаа, тоглолтын төгсөлд өөрсдөө оруулж. Тэгээ ер нь хамгаалт бол гэхдээ Ливерпул гэхдээ нэг ийм тоглолтын сүүлд 85-аас хойш тэр зам бүр 90-ээс хойш нэмэлт цаг дээр гол оруулж эсрэг бага асар олон үйлүүлсэн баг шүү дээ. Энэ үлрэлийн ихний 5 тойрогтөр дандаа тэгсэн. Тэгсэн сүүл рүүгээ өөрөөсөө яг тавьдаг. 2 дугаар хагаст гол алд. Тэгээд бас эхний хагас дөрөөсөө гол хийхгүй яваад. Өдөр чинь мөр 5-6 тойрог дараалаад эхний 45 минутанд гол хийж чадахгүй байна гэдэг. Одоо саяны тоглолтын дээр ч гэсэн эхний 45. Тэгэхээр яг Арно Слотыг ийм ер нь асуудал хинд бай гэж бодож байна. Одоо ер нь энэ хуучин топ 4 багийн насалжуулагч нарыг бүгдийг халуулъя тий. Сая хоёр нь халчлаа. Тий. Ингээ араас нь слотыг явуулаад өшөө юу үлдэж байна одоо. Хуучин топ гэхэр чинь нөгөөх нь хийм лээ. За Арсенал, Челси, Юнайтед. Арсенал чинь Артета юу гэж халж байгаа юм бэ? Тийм ээ тий. Төрүүлэх гэж байгаа үнийг. Төрүүлэхгүй бол халах уу? Халахгүй. Юун дээр 11 дугаар сар эхэлснээс хойшоо. За Харри Уилсон сая 11 дугаар сараас хойшоо 5 гол, 4 голын дамжуулалт нийт 9 гол шууд байдлаар оролцсон гэсэн амжилтыг бүртгүүлсэн. За Коди Гакпогийн гол 93-53 дээр орсон хэрнээ баг нь хожоод багтаа тэргүүлэг авчирсан гол хэрнээ баг нь эцсийн үр дүндээ хожиж чадаагүй юм тохиолдол бас сонир тохиолдол. Манайд ер нь хожичлоо гэж бодоод сайхан селебрэшн хийсэн л дээ. Өө тэгсэн. Ямар ч хүн бас тэгж бодно л дээ. 93 дээр гэж. Тэгээд тэр сүүлд харж байгаа сте ингээд сэлгэн суучих та. Айгу харамссан баха тий. За тэнгуүтээ сүүлийн 7 тоглолтоос 4-т нь тэнцээ авсан үзүүлэлттэй байна. Явж байна. Гих мэтлэн. За ер нь бол Ливерпулийн асуудал ер нь бол багийн баланс байгаа болов багийн тоглогч нарын тэр олон тоглогч нар олон гараанд гарч болох ус тоглогч нарын юг балансыг хэнийг нь ямар цаг үед гараанд гарах вэ хэнийг нь тэгээ нөгөөдөл нь яаж нэг олдож байгаа тэр хэдэн минутаа нэг сайхан дөмгөн шиг ашиглаад суучихгүй маа. Харин юу слот жоохон буруу үйл яг тэр л байгаа. Тий. Ер нь гарааны яг тогтсон тоглогчтой болохгүй нэг харахаар л өөрчлөгдөө, нэг харахаар л өөрчлөгдөө. Яг нь мэдээж бэртэл геймтэл юу байгаа л та. Одоо Салах Африкийн цом интервью явуулсан. Гэтэ тэрнээс өмнө ч гэсэн бүх бүрэлдэхүүн байхад яг энэ тогтсон тоглогч олж чадахгүй байхгүй. Тэгээ дээрээс нөгөө баруун зүгүүрийн асуудалтай Фримпон одоо яг гайгүй тогтож эхэлж байна. Тэгээ Фримпон тогтоод бас ингээд гараа арай тогтоод эхлэх юм бол голны хасаамалтан дээр энэ чинь Граунберг Макалистерчнийг гаргаж үзээ, Субслай Макалистер Ер нь бол төвчээргүй нэг гэсэн үг юу гэсэн. Ингээл нэг бүрэлдэхүүнээ тий тогтмол ашиглах тэр 11 тоглогч яг гарааныхын олохгүй. Тэрийг л олчих юм бол яг тогтох гээд байгаа. Гэхдээ ер нь бол би бодохдоо ингэж бодсон байхгүй. Wolverhamptonтэй тоглосон шүү дээ. Тэгээ тэр тоглолтын дээр бол KTK-ч байсан тий. Тэгээ тэр тоглолтын дээр бол Wolves-ыг бол одоо багууд бол ерөнхийдөө таарсан болгоод уншижсэн шүү дээ.
Тэгэхээр би Ливерпулийг зүгээр нэг юм асуудалгүй хожчих болоо гэж бодсон байхгүй. Тэгсэн чинь бүр зовсон те 2-1 лөө. Гэхдээ бүр тоглолтын төгсгөл тэнцүү явж байгаа ч үлээ. Юу лээ? Та Арсенал тандураад байна уу? Үгүй лөө. Үгүй ээ. Арсенал ч 2 овн гол хийгээд чождог чинь Вулверхэмптон лөө. Тэгэхгүй би бол яг бас сайн санахгүй. Тэгээ Ливерпул тэр хоёр ч хизээ тоглолоо. Үгүй тий саяхан тоглосон. Гэхдээ 2-1-ээр хоцсон. 2-1. Тий тэгээд бас элбэг хожихгүй л шүү дээ. Вулверхэмптон ч одоо бас чангарч ийлээ шүү. Чангарчаад амуу сая Манютэй тэнцээд Тэгээ араас нь 3-0 мөлөр өтсөн шүү дээ. West-ийг олжчихлоо. Тий. Хитрхи олон сайн нөгөө хөзөртэй л байна л та. Тэгээд яг яаж ажиллахаа мэдэхгүй. Яг тогтож өгөхгүй алин яг. Гэтэ нөгөөдүүл нь бас яг ингээд нэг уучраа бодлоход эрэнгүүт гимтчих юм аа. Тэгээд Фримпонг хүртэл гимтсэн. Тэгээд Лиса Кикитик ингээд Гакпо гэл ингээд тойрол гимтэд. Фримпонгийн дэр нөгөө нэг жигүүр рүү орж ирээд хөндлөн өгж байгаа дамжуулт тэрэн тал дээрээ бол Фримпонгийн одоо үнэхээр бас гоё чадвар нь байлаа шүү дээ. Киркес бол айгүй тийм зүрхний хэмнэл шиг тоглодог хүн байлаа шүү дээ. Нэг тоглолтод сайн, нэг тоглолтод муу гэдэг. Тэгээ уг нь бол Фримпон ч яг нөгөө нэг wing back баг. 3 төвийн хамгаалагч баруун Тийм. Тэгээ бүр хойно олцохлоор айгүй хоол ирэх болчиход байгаа. Тэр хоошоо ч өөрийнхөө хаалгын хамгаалал нь буцаж ирж айлын хаалган дээр дамжуулдаг үнэ гэдэг ингээд тий. Даашаа нэг хүнд бол арай хэцүү. За, Манчестер Сити Челси рүү орё. За, дасгалжуулагч хагас хэлгээ ярья. Тэгье. Бол За ерөнхийдөө бол Сити бол нүдгээрээ нүдсэн. Эхний үе бол ер нь нүц. Челси эхний үед юусэн нэг л зогсон. Одоо бараг зөхөөгүй дээ. Ер нь нүдгээрээ нүджилээ. Ситид бол арай хэд хэдэн боломж өгнө гарсан. Тий. Хоёрдугаар үе дээр бол Челси ч гэсэн боломжууд гарсан. Тий. Ашиглаж чадаагүй. За энэ бол бас Амар. Энэ бол амар. Саяныхаа ороогүй гоолыг дэлхийн аврах дээр яг энийг хийгээрээ гэж загч байна. Хаалт ч одоо 149 гоолтой бас яваад байгаа юм байна шүү дээ. Премьер лигт нөгөө 100 болцсон. За энэ Тижани Райндерс гэдэг энэ Нидерланд үү, Бэлэг үү? Нидерланд. Энэ харин юунд довтлогч яваад ирвэ. Бас дөрөвдөх голоо. Үгүй өнгөрсөн үеэр сериад 10 гол хийсэн хаасан. Сая тэгээ солгоо хөлөөрөө Семеногийн нэрийн гол хийчих юм. за нөгөө 20 гол гол. 21 гэхэд авалт. Нэто энэ бол бишээ яг энэ тоглолтод болж байгаа юм. Муу тоглосон гэсэн. Хоёрдугаар үе Челси ер нь илүү биш. Энийг ястаа гол Яг нэг болохгүй байгаа зүйлсээ ярилцаад гарч ирсэхгүй юу. За тэгээд яг энэ голын ардаас одоо би нэг зүйлийг хэлмээр байгаамаа. Одоо дөнгөж саяхан Арсеналын анд найзуудыгаа айгүй харамсалтайгаар гомдоосоо бид. Төрүүлэх гэж явахт нь манай Челси тэнцээд манай Арсеналын фэнүүд чинь Челсигийнхэнд амар уурсан шүү дээ. Тэгээ одоо энэ тоглолтоор буцаагаад хариугаа цайруулна. тий өрөө цайрууллаа шүү гэж бүх Арсеналын фэнүүдтэй хэлэх гэж байгаа маа. Торгоож өгдөө. Тий битгий уурлаараа төрүүлэгч чинь саад болсон бол одоо буцаагаад тэрийг цайруулсан шүү гэж. Тэгээ энэ тойрог бол яг Арсеналын 7 хоног болчлаа тийм. Бүгд тэнцээ. Тий одоо араас нь явж исэн багийг Бүгд тэнцээ. оноогийн барьж өглөө шүү. Хоёр тойрог дараалж тэнцэж байгаа шүү Тий одоо Челсигийнхэнтэй битгий уурлаараа гэж хэлэх гэж байгаа. Манчестер Ситигийн Премьер Лигт оруулсан сүүлийн 4 голынх нь 3-ыг Рейндерс оруулж байгаа юм байна. West Ham эсрэг, Nottingham эсрэг ингээд Челсигийн эсрэг гол орууллаа. Ер нь бол голын дамжуулалт бол тогтмол бүртгүүлээд энэ сүүлийн тоглолтууд дээр Челси өөрсдөө ихний хасдуудаа ганцхан удаа хаалгаар зүгсэн. Энэ бол хамгийн сүүлд жил хагас юм. За бараг 2 жилийн өмнө ийм цөөн тооны удаа. Тэгээ бас л Сити байлгүй дээ баг. Юу юм? Лондоны нэг баг байна. Бүргэд логотой. Палсан эсрэг тэгжээжээ. За тэнгүүтээ хэдүүлээ юуны талаар ярина. Тий. Манчестер Сити 11 тоглолт дараалаад хожсон тоглолт ихний голыг оруулсан тохиолдолд 11 дараалал хоцсон байсан зурлыг нь зогсоочлоо. Тэглээ. Дасгалжуулагч байж. Арсенал нүдэнд харагдаад зогсоолоо сая. Хүн гомдооч чад айгүй хэцүү. За Челсигийн эхлээд Энцо Фернандесийг ярьчаад тэгээд нөгөө Энцоор нэгдүүлээ. Орноо. Челсигийн төлөө голд оролцсон байдлыг хэдүүлээ. Харъя. 2024-өөс 25 оны улирлал хийснээс хойш Кол Палмер нийтдээ 35 голд шууд байдлаар оролцсон бол Энцо Фернандес 34 дахь голд оролцлоо. Педро Нето 26. Улам сайжраад. Манай Джексон явжлаа. Джексон Юу гэсэн үг вэ? Джекс одоо энд нэг би нэг юм анзаарсан байхгүй. За одоо жишээ нь талбайн голд сөрөг довтлогоо боллоо. Талбайн голд зогсож одоо урд хэсэг зогсож байгаа шүү дээ. Зоон руу зогсож байгаа.
довтлогч руу тойрог хавцаал гэсэн үг шүү дээ. тий довтлогч руу бөмбөг ирээд хоёр талаар нь жигүүр гүйж байгаа шүү дээ. Сөрөг довтлогоо тий. Тэгтэл тэндээс манай Жо Педрогийн эргэж байгаа нь бол үнэхэрийн гологдож байна. Жексний гүцэхгүй нөө. Жигсэн тэд чистэж ингэ усандаа байгаа загас шиг иргэдэг байхгүй юм тэрийг. Өөр хаалгач эсрэг л алддаг болохоос яг тэр дунд буцаж эргээд тэгээ хоёр жигүүрлүүгээ цацхыг бол зүгээр Жигсэн шиг хийдэг юм хоор шүү. Тийм хурдан л тааж гэсэн. Амар уран иргэдэг байхгүй тийм хурдтай иргэдэг байхгүй. Тэнгүүд манай Жо Педро бол тэр иргэлт дээр бол зүгээр үнэхээр яст мэлхий байна. Нохоо тэр нэг хүрэх юмыг 3 хүрч. Тийм. Яг Жо Педро магадгүй тэр хаалгачийн эсрэг мэсрэг дээрээ илүү байж магадгүй. Тэр донд сөрөг довтлогоо банк гэдэг чинь амар ихгүй. Тийм. Цаатлаар наатлаар гүйж байгаа шүү дээ. Гол бөмбөг аваад иргэдэг байхгүй. Тэ? Нуруундаа хамгаалагчтай шүү дээ тэр чинь. Жексэн тэрийг бол зүгээр үзүүлнэ. Энэ тоглолт дээр ч бас яач чам тий Кайседо ч хуудасны тоглолт. Роберт Санчес ч юм бас байхгүй болсон. Санчесыг зүгээр суулгацсан юм уу? Үгүй Хууц нэг хууц биш. гэмтэл. Хууц нэг гайгүйсэн тий. асуудал гэсэн. Юу ч юм хувийн асуудал юм уу юу? Кукрела бас байх. Кукрея гэдэг. Тий. Тэгээ нөгөө Фофона энэ байхгүй. Ер нь гарааны хамгаалагч бол бүр тэр чигээрээ. Тэгээ энэ дасгалжуулагч яг би бас хоосонгүй юм гэж бодсон. Ягаад тэгэхээр Кукрея байхгүй Густог тэнд тавьчихж байгаа шүү дээ. Энэ дасгалжуулагч гэдэг чинь сая хэн дасгалжуулсан? Челсигийн Халуун хин гэнэ. 21 хүртэл Макфарлей. Тэгээ Густог зүүн дарахчаад яг хаалф таймаар ер нь бол ярилцсан л баг л та. Тэгээд сүүлдээ баруун руу гарч ирээд Густог ч сүүлдээ баруунасаа голын амжилт өгч байгаа байхгүй. тий. Яг зүүнд бас тоглолчтой юм л та Гүсто. хоёрдугаараас нэг хийсэн юм л бас энд гол явчихсан шүү дээ. шүү дээ. Андре Сантсыг гаргаж ирсэн. Андре Сантс гарч ирээд Энцо ч арай угшаа тоглоод эхэлж байгаа байхгүй. Тэгээд ер нь гол бүтээхэд яг энэ тэр сэлгээл их чухал болчихудаа. Хоёрдугаарыг угаасаа Челси илүү бөмбөг эзэмшсэн, илүү зөксөн. Ер нь бол хэрэгтэй баг. Хит хийчихээр боломжууд гарсан тий. Сити өөрсдөө нэгдүгээр үед магадгүй 2 тэгмиг байсан бол Тий. баг 3 оног авчихаар Тэгвэл бүр дуусгач. хааландын шоонж мундаг тий. За тэгээд Энцо Фернандес саяны хугацаанд За Энцо сайн тоглоод ирэхээр л би ч догор яаж яана нөгөө энтлийн багийн хүн авах гад унах байл гэл. авахгүй шүү дээ. Тийш авахгүй. Цагаан цавс таваг Авахгүй. цагаан сүнстэй баг авахгүй хөө. Дих чин сонирхож штэ. Голын хоёр нь сайн цэвэрлээд байгаа боловч тийм юу байхгүй байгаа Тэр нь бол яригдчихл байгаа л да. 2 жил баг яригдчих тий. Гэхдээ танах чинь зархаараа амар зардаг. 120 мянга. Авснаас одоо бараг 150 мянгаар зардаг. Тийм 150 мянга. Авсан үнээсээ буулахгүй шүү дээ. Авсан үнээсээ бол болох. Бартер сонсох юм байна. Бартер сонсох юм. Аагүй. За Эднийхээс нэр Родриго гэж хүн байгаа шүү дээ. Тэрийг нь оролцуулаад оо. Ингэж болох юм тий. За тий. Тэгвэл сая манай Нетогийн статик сонсоо үстэй. сонссон. Энцо Мареска дасгалжуулагч багаас явлаа. За сүүлийн яагаад явчваа гэдгийг хэдүүлээ зүгээр ярилцсан. Гэхдээ яг сүүлийн авч ирсэн формууд бол үр дүнгууд бол ийм байна. Үүний дараа сая Борнмутаа хийсэн тоглолт тэнцээний дараа ер нь энэ хүн чинь баг одоо утгагүй юм шүү дээ. Халагдах юм шүү дээ гэдэг нэг тийм хүмүүс зүгээр шал хөндлөнгийн хөлбөмбөг үзэгч сошиалор бичээдсэн. Тэгсэн чинь тэдний ясаар боллоо. Ингээ одоо жишээ нь ингээл лээсэн л да. Дрогба гэхэд л энэ Марескаг би ерөөсөй ойлгохгүй байна. Одоо чинь Эстивао гэд тэ ямар ч асуудалгүй одоо жигүүр дээр нэгээс хоёр хүнийг хуураад аюул үүсгэх боломжтой хүнийг сэлгээндээ байлгаад сүүлийн 5 минутанд гаргаж ирээд их юм аа. Юу бодоод байгаа юм болоо. Тэгсэрнэ Барсагийн эсрэг болохоор Стивао ч гараанд гараад том тоглолтын дээр тэгж тоглож байгаа мөртлөө дундаж багууд тэр гарахгүй. Үгүй сүүлийн 87 молоо дээр гаргаж байгаа юм чинь тэр хүүхд юу хийж амжих юм бэ? Бас тийм байсан. Зүгээр яг ер нь олон янзын шүмж байсан тийм. Гэхдээ Мареска өөрөө ч гэсэн удирдлагуудтай. Гэхдээ тэрийг хахад тийм байж болох. Одоо жишээ нь багийнх нь удирдлагууд за наад хүүхдтэй нэг болгоомжтой хандаарай. Бас этри боломжууд өгж болохгүй шүү гэдэг ч юм уу. Эхний үлрэл юм чинь. Мареска өөрөө дур мэдээд эсвэл минутын тэгж өгсөн юм болов. Би бол Мареска өөрийг нь л гэж боддог. Өөрөө жоохон удирдлагуудаас тийм юм одоо чинь дал дээр оруулаад багийн удирдлагч эсрэгээр хэнийг тоглуулъя гэсэн байхгүй. Стевог ч юм уу энэ залуучуудаа тоглуулаач, тийм санс энтрийг тоглуулаач, хөгжүүлээч. Ер нь гол зөрчилтөө нь тэр шүү дээ. Тэгээд
Гэхдээ яг дээрээс нь Тэрнээс л зөрчилтөө эхлэелсэн. Мареска арын юу та аюу асуудалтай байсан. Тийм юм шиг үлээ Тий. Нэг сүүлийн 1-2 сар бол угаасаа нэг борд дотроо нэг тийм жоохон маргаанч гэх юм уу тийм бол яваад л юм шиг үлээ. Бас нэг шуум гарсан нь болохоор Манчестер Сити Гвардиола явах юм бол Марескаг аавна гэсэн. Тэгэнгүүт Мареска наан нэр хүндээ унгамааргүй шүү дээ. Зум болтол. Одоо эн чинь дахиад бүр унах гэж нэр хүнд. Тэрэнд орвол ажилгүй гэртээ сууж ирсэн хамаагүй дээр байгаа байхгүй. Тэр бол би тэгж харсан шүү дээ. Сити ч тэгж мэдээлэл гаргасан шүү дээ. Одоо Сити ч гараагүй л дээ. Тэр нөгөө шуум явсан шүү дээ. Тэрний өмнө чин Мареска нөгөө нэг хэвлэлийн баг хурал дээр хэлсэн байсан шүү дээ. Намаа зүгээр ажлыг хийлгээд дэмжээч гээд фэнүүд биш зүгээр энэ клубээс дэмжээд өгөөч гээд. Тэгээд оны өмнөхөн шүү дээ. Тий, оны өмнөхөн тэгж ярьсан шүү дээ. Тэгсэн чинь дандаа нөгөө нэг миний асуудал нөгөө хоёр гүйцэтгэх захирал нь спортын захирал нь ороод байна гэдэг нь ер нь ил болоодсэн шүү дээ. Урд ажиллаад 50 юм байна л гэсэн. Тэнгүүт нь тэгээд болохгүй байгаад гут нь за би эсвэл нэг тийм өөрийгөө нэр хүндийг ч тий авраад өгсгөөд нөгөө нэг агент нь Жорж Менд шүү дээ. Айхтар нөхөр шүү дээ. Тэгээд тэр чин Ситигийн юутай бас ойролцоо ажилдаг. Тэгээд ер нь нэг нэр хүндийн болохгүй бол би ингээд болохгүй бол би яваад өгнө шүү гэдгийг бас Челсид мэдрүүлэх гэж тэр юу мэдээлэл гаргасан болов уу гэж бодсон. Тийм үү. Гэхдээ ер нь бол Марескагийн нэр үнд тийм айхтар унаагүй байхдаа явчлаа. Тэгэхээр одоо дараагийн багууд Марескаг шууд авна гэсэн үг байхгүй. Тэ? Дажгүй энэ чинь 2 цум авцсан. Тийм ч одоо дэлхийн авраг болцсон. Тийм. Тэгээд 50 жуулагч. 52 ялсан. Ямар амар юм шиг 21-2-ын ялсан биз дээ. Энэ өдрөөс сарын шилдэг болсон. Гэхдээ яг 10-11 сард бол Челси айгүй гоё юусэн шүү дээ. Ер нь бол Барсаг хожих хүртлээ тий. Тэгэл нэг 12 сар гараад одоо саяны дэлгэснээр харагддаг тоглолтууд ч ер нь бол сүүлийн нэг сар гарсан болсон тий. Тоглолтууд л та. Тэг яг энэ ч яг шууд ингээд дүгнэхэд надад бол зүгээр хитрхи богинохон хугацаа юм санагдаад байгаа байхгүй. Зөвхөн 12 сарын тоглолтуудыг хараад халчиж байгаа байхгүй тий. Тий. Мареска ер нь характер нь өөрөө тоглогч байсан. Атлетико Мадрид байсан тий. Аврагуудын лиг миг дээр ямар амар гол оруулдаг байлаа. Өөрөө celebration Севиягийн нөгөө Каноте Манотетэй зүг байсан тий. Тэгээд тэр celebration ямар амар хийдэг үлээ. Өөрөө характер нь юу үлээ тий. Амар хүн штэ Мареска ч. Гоё тоглогч штэ. Тэгээ ер нь ингээд тэгэхээр одоо ингээд цаашаа ингээд том багууд руу явах бах уу. Гэхдээ тэд гол нь Челси яах гэж. Челси тэгэл яах вэ? Олоод ирэх шээ. За Челсигийн сүүлийн дасгалжуулагч нар Тод Бойлыг ирснээс багийн одоо эзэн болсноос хойш яг үндсэн дасгалжуулагчаар ажилласан 4 хүн байна. Тэр нь болохоор Томас Тухель, Грэм Поттер, Маурисио Почеттино, Энцо Мареска. За удирдсан тоглолтын тоогоор бол Мареска бусдаагаа хол илүү хожлын өвч гэсэн. Харин бусдаас бол илүү. Тэгээ энэчнээс Томас Тухель болон Энцо Мареска хоёр бол багийн удирдлагуудтай хэрүүл шууган бас өөрсдөө явсан хүмүүс байгаа даа. Өөрсдөө явсан. Тэгээд дээрэс нь энэ хоёр аюу олон цом авсан хүмүүс. Тэгэнгүүт Грэм Поттер бол үнэхээр болоогүй. Тэ? Болоогүй. Үнэхээр болоогүй. Тэгээ Почеттиногийн хувьд бол дажгүй байсан боловч багийн удирдлагууд за энэ тоглогчтой бол үсрээл топ 4 байна энэ дасгалж. Яг бүр ирээдүгөө хараад халсан. Тэгээд өөрсдөө халсан. Тэрнээс хавар бол аюу аятайхан дуусгасан шүү дээ. Тий. Гэтэ ер нь яг нэг тийм цаашаа бүр тийм том хэмжээний цом мом авах хэмжээний тоглолт үзүүлэх тийм юу харагдаагүй юм шиг байна. Тэгээ болсон шүү дээ. Ийм л 3 байгаа. 4 байгаа. За тэгэнгүүт одоо яригдчихэж байгаа мэдээлэл гараагүй байна те. Гараагүй. Шин дасгалжуулагч юм. Нөгөө нэг Лиам Росинери л яриад байна шүү дээ. Лиам Росинери бол яг одоо манай охин багийн дасгалжуулагч шүү дээ. Тий би үзүүлэлтэнд бэлдсэн байна. Страсбургт Лиам Росинер хэрэгт тоглож байгаа бэ гэдгийг. 62 тоглолтын багийн удирдаад 31 хоцсон, 17 хожигдсон, баг нь 103 гол хийсэн, 62 тоглолтод 77 гол алдсан. Хожлын 50%-тай. Ийм дасгалжуулагч байна. Яг Страсбургийн тоглолтыг хальт бас нэг той момын хардаг л да. Тэгээд бас конференцд байгаа. Тий, яг Мареска төрөхгүй. Шууд тэгж дүгнэхэд болно. Эрт шүү. Эртдэхгүй. Ер нь бол манай хүн жоохон хамгаалтын. Бас. Гэхдээ яг одоо нөгөө нэг ингээд удирдлагатай багууд шүү дээ. Яг Челси, Страсбург хоёр. Гэхдээ энэ ч одоо өөр өөрсдийн гэсэн юу гэдэг нөгөө багийн эзэд гүйцэтгэх захирал байгаа шүү дээ. Тэнгүүт Страсбургийн тэр борд тэр захирал энэ төр бол
яг энийг явуулахгүй гэдэг. жоохон дургу байгаа юм шүү. Явуулахад уу? Тийм ч одоо улирал яг ингээ үргэлжилж чинь. Тийм, тэгээд Страсбург магадгүй аваргуудын лигийн ирэх мэрх авах боломж байгаад байгаа байхгүй юу? Үгүй яах вэ? Тэгээ хичнээн дуртай дургу байсан ч эдгээр чи нэг гэр бүлийнхэн штэ. Хоорондоо тэгэл ярилцсан штэ. Тэ? Гүй авмаар байна шилжүүлээд гэвэл бичгөөр нь аги урдан бүтэн гялсгаар явсгээ зураал заацсан гэл тэ. А тэнгууд гэхдээ нөгөө хэд нь дургуцаад байвал болох юм уу? За болио гэж бас болно. Чин ах дүүнэр хоорондоо ярьж байгаа шиг л юм болно штэ. Нэг компани улсууд гэдэг чинь. Тэр нэг Blue Corporation гэдэг байгаа шүү. Тэр чинь тэгээ гол нь нөгөө захирлын Страсбургийн юу нь бол явуулахгүй гэдэг байгаа бол баг болчих واخ уу. Гэтэ яг хуу баг сүүл тэгээд явахаар болцсон юм шүү. Баг ирэхээр болчлоо. Лондон руу явуулж хилээвсэн юм явжсэн тийм. Лондон руу нисэж чинь ямар ч ихний уулзалт бол хийх байх. Лондон баг ирсэн өчигдөр бүр яг ажлын ярилцлаганд орсон байх хэвээр. Тийм. Лондон ирсэн. Гэтэ гол нь ямар өөр нэг тис өөр баг ярилцж байгаа хүн байхгүй. Арын хамтныхантайгаа уулзж байгаа бол хэцүү шүү дээ. Тийм биш л дээ энэ чинь. Бүр Страсбургд энэ Росинерийн орлох дасгалжуулагчийн ярианд хүртэл шууд гарцсан байна. Бараг олж өгч байгаа юм уу та. За харин би болохоор энэ нэг мөсөн шууд том дасгалжуулагч авчрахгүй болохоор тэгээд дахиад нэг юм дундуур л явах байхгүй юу? Үгүй харин тий. Энийг зүгээр Мареска байна уу, Росинер нь байна уу, хинч ирсэн одоо ийм нэр ирсэн ирээд Челсигийн хувьд бол ингээл дээрэс нь оролцоол байвал баг ажлын зааж өгөөл ингээл байвал ямар ч дасгалжуулагчдын тогтохгүй дээрэс нь энэ багийн амжилт ч явахгүй. Нэг гим нь Мареска шиг ингээд шууд дээшгээ өөдөөс нь хэрэлдээд хэдэрлээд байх, зөрүүдлээд байхгүй л бахал та. Аль болох энэ хүн зүгээр нь явна. Өөрөө их зөөлөн байхгүй юу? Тэгээд яг уу чинь нөгөө цом мом авдаг төрлийн хүн гэж би бас бодохгүй л. Тэгээ дөнгөж CV-ний эхэлж байгаа л дасгалжуулагч. Нэг өсөндөө шууд бет тавьж гинаа л гэсэн үг шүү дээ. Тийм мэдгүй одоо бид зүгээр нөгөө яг бид сайн мэдгүй л гэсэн үг шүү дээ. Өөрсдөө яг нөгөө нэг үгийн сонсголт дасгалжуулагч авчрах гэдэг юм шүү. Тэр гүйцэтгэх захирлууд нь менежмент нь ер нь л үгийн соёл. Одоо амар юм ч гэсэн ер нь бол тийм шүү дээ. Одоо энэ том багууд чинь би энд амрын бүр хэлсэн байлж би менежер болох гэж ирсэн. Тэгээ наа тэгэхэд дасгалжуулагч биш ээ. Би менежерийн хуваар ирсэн. 18 сар надад менежерийн юм гэрээ өгсөн. 18 сарын хугацаанд. Тэгэхэд надад дасгалжуулагчийг хандаад тэгээ дээрээс нь ингэж ажилд оролцоод ер нь энэ United Chelsea-гийн бас нэг юм юу харагдаад байгаа хэрэг. Том баг гэхдээ энийг бол бүр том дасгалжуулагч аа. Мэдээж хэрэг яг бүх юмыг заах гайгүй л байх л та. Ганц нэг юм санал тавихаар Мареска шиг характертай хүн авахгүй шүү дээ ер нь. Би ажиллаа мэдж чинь гээл. Харин амар юмч ч гэсэн тийм байх. Амар юм чи уг нь бол Марескаг бодвол зөөлөн. Тэгвэл юу анханасаа яах гэж авсан энэ хоёрыг. Харин энэ хоёр тийм зүгээр учраа манайх ч яг авсны хоёр цом момтой үе. Тэгээ танайх бол яах вэ? Би бол Марескад үлдэхэл байсан. Тэгээ гол нь бүр амар юм интер чинь бүр хідэн ч нэг 8-аач хийж амжаа. Өөрийнх нь багийнш бүтээгүй байхад одоо ингээд дахиад United хий ирсэн ч тэр баг хин нөгөө өмнөх дасгалжуулагчдыг нь авчирсан хэдийдэн тоглогчтой л дахиад суулгана. Челси нэг тийм нэг ааштай дасгалжуулагч нарыг авчираад яг богино хугацаанд ашиглаад цом ахуулчаад тэгээ хэрэлдээд салчих юм тий. Тугэл мөхөл гэх. Конте Монте чинь Премьер лиг авч өгөөл тэгэл баг цомынхоо ардаас хэрэлдээл тий. Баг тэмдэглэж явахдаа караокед хэрэлдээл тэгэл салсан юм шүү дээ. Ер нь юу лээ? Хинээс хоошоо гэлээ? 2.5 жилээс дээш болоогүй гэдэг чинь. Тийм тэгсэн хэрнээ тэр хоорондоо дандаа цомтой байгаа даа. Цомтой тэгтэл эрүүл нь бол ерөөс тасрах. Гари Онел юм байна. Би нэр нь орж ирэхгүйсэн чинь. Гари Онелийг Страсбургийн дасгалжуулагчаар томилохоор ярьж байгаа. Ууч Астон Виллагийн одоо нөгөө саяхан нэг үйлэр Гари Онел. Гари Онелийг Лям Розенор ер нь баг ирж байгаа. Гэтэ одоо Челсиг одоо мэдхгүй. Юнайтед бол мэдхгүй тийм юм явж илээ. Үлрэл дуустал нэг зүгээр төр дасгалжуулагч аяг бол ажиллаулж агаад 100 одоо магадгүй тэр үед том дасгалжуулагч нар ажилгүй байх юм бол Юнайтедийн хувьд бол үргэлжлүүлээ ярьчих юм Юнайтед. Юнайтедийн хувьд бол одоо саяын дасгалжуулагч чинь бол арай яг Порто дээр тэр нэг өөрсдөө Португал спортинг гэдэг өөрийнх нь яасан тэр нэг юм бас яг дөнгөжл гарч ирж байсан шүү дээ. Тэгээд дажгүй дасгалжуулагч юм болоо да гэдэг тий. Тэгээд арай л эрттэй л аваад ирэх шиг л боллоо. Ливерпулд ч гэсэн очих гэсэн юм шүү дээ. Улирлын Бондор энэ ирсэн шүү дээ тий. Тэгээд энэ сүлд яг халад тоглолтын Лидсийн тоглолтын өмнөх хэвлийн баг урал дээр нөгөө 2 тоглолт дараалал 4 хамгаалагч тоглосон шүү дээ. Тэгснэ буцаад энэ тоглолтод 3 хамгаалагчтай гарч ирж байна. Яагаад ингээд мана гэдэг асуухгүй юу? Сэтгүүлч тэгсэн чинь би энэ талаар ярмааргүй байна гэж асуусан шүү дээ. Би энэ талаар энэ дээр нь би ингээ зүгээр хардахдаа
багийн тэр нөгөө удирдлагууд хүртэл те баг ингээд дасгалжуулагчид хүртэл 4 хамгаалагчтай 5 хамгаалагчтай тоглох тэр зааврын баг ингээд ажилд нь оролцоод өгөх гээд байгаа юм уу те. Үгүй бах уу. Тийм гэж байхгүй шүү дээ. Үгүй зүгээр нөгөө нэг United-ийн хувьд бол гол нь нөгөө 3 хамгаалагчтай болохгүй байгаа учраас чи зөвхөн тоглоод үзээ гэж хэлсэн байж магадгүй байхгүй. Яг тэгэхээр 2 тоглолтод тэгж готлоо буцаж 3-тай болоо. Тэгээ тэр талаараа би ярмааргүй байна. Гэтэ чи амар гоё асуулт асуу. Ухаалаг асуулт асуулаа. Тэрнээс яг одоо жишээ нь тэдэн хамгаалагчтай тоглол Монгол гэж бүр заахгүй шүү дээ. Үгүй заахгүй л дээ. Гэтэ нөгөө нэг хөлбөрчин тавиа. болохгүй байна гэдгийг бол ингээ байнгын тэгэл нөгөө нэг элдв шалдан юм дээр л ажилд нь оролцоод байгаа юм шүү л гэж бодоод байгаа шүү. United Chelsea Ажилд нь оролцдоггүй нэг ч баг байхгүй. Бүх баг оролцсон. Зүгээр яг тухайн дасгалжуулагч тэрийг яаж хүлээж авч ийн те буцаагаад яаж хүмүүстэй яаж гоё зөв өвтэйхэн тайлбарлаж хэлж ийн гэдэг л асуудал байгаа. Тэрнээс бүх баг дасгалжуулагчийн ажилд оролцсон шүү дээ. Үгүй оролцсон нөгөө нэг юутай л байна л да. Хязгаарыг давж ийн үгүй гэдэгтэй л. Тэгээ дээрэс нөгөө дасгалжуулагч айгу хоо би бол Манчестер Юнайтедийн арын албаныхныг нэх Аморимын ажил руу амар шүү дээ. Аморим зүгээр өөрөө айгу тийм өөрөө л юу н ажил хийж чадаагүй шүү дээ. Гэхдээ би бас л энэ арай жоох эрт тарлчуул гэж бодоо. Одоо энэ чинь багийн гол тоглогч нь байхгүй байгаа шүү дээ. Бруно Фернандеш гэдэг. Тэгээд гарааны 3 тоглогч нь Африкийн цомын тэмцээн явцсан хойгуур одоо ингээл нэг дүнгэн танг үр дүнгууд авахаас өөр яах юм. Ямар сандасаа ингээд 6 хамгаалагч хамт гаргаж Ээ одоо тэгтээ байгаад тоглогчд бол ашиглаад одоо Манчестер Юнайтедийн бүрэлдэхүүнээр одоо за Лидсийн талбайд хожихгүй байгааг үл зөвшөөрч байна. Одоо Лидсийн талбай бол арай том баг. Тэгэхдээ өмнөх тоглолт нь яаж юу вэ? Wolverhamptonтэй. Харин тийм. Гарааны 3 байхгүй Бруно Фернандеш авсан байсан багт 3 хоног Премьер лиг шүү дээ хаа. Wolverhampton ч одоо чанга шүү дээ. Манчестерийн хувьд үү? Тийм. 6 хамгаалагч гаргаж байгаа. Сэлгээ байхгүй. Ядаж нөгөөдүүл нь ирээд явуул энэ чинь. Энд тэгвэл ийм бодолтой байгаа юм байна. Чи. Үгүй юу. Гэхдээ тэгээ хүснэгтийн байрлалын хаалтаа 5-д явж шүү дээ. Би бол амрын Зургаад ядаж удирдлагыг дуусгачихсан л гэж бодчихсон. Үгүй хамааримд ядаж нэг солилцооны юу өгсөн юм уу? Ирэх өгсөн юм уу? Энэ зүүн тэгээ юу солисон? Гэхдээ халсан ч ядаж 2 сард юм уу тэгээ 3 сар мард нөгөөдүүл нь бүгд байж хахад ийм үр дүнгууд аваад Одоо байсан. доргоо моргоо гэж амрын л авчирсан гэвс. Тэгсэн. Доргоо энэ зэрэг авчирсан. Доргоо л авчирсан. Тэр чинь үйл авчирсан шүү дээ өнгөрсөн жилийн өмнө. Тийм. Угаасаа нэг цом маав Тийм күүн ямууны энэ бүүмээ өнтрий хин авчирсан. За тэр бол яг оролцоолтой байсан баг. Тэгтээ гол нь нөгөө нэг энэ том багуудын дасгалжуулагч нэрсэн солигдож болно. За үр дүнгээс үл шалтгаалаа те нэрсэн солигдож болно. Багийн удирдлагууд нь те үнэхээр том дасгалжуулагчийг өсөж байгаа юм бол бүр яг том руугаа яв. Эсвэл ингээд нэрсээ солиод нэг дундаж дасгалжуулагчийг авчраад ингээд Би бол Амаримыг халагдсанд нь зөв гэж бодоод байгаа. Одоо Артетагийн эхний 2 үлрэлийг санаж байна уу? Тий. Гүг Тэгэхээр Артетагийн Артета Челси Юнайтед байсан бол жилч болохооргүй байхгүй. гүг Артетагийн тэр одоо тоглолтын юу ч өөр өссөн шүү дээ. Хожиж чадахгүй л байсан болохоос биш Агуулга нь байсан гэж байна. агуулган байсан шүү дээ. Эдгээр чинь одоо харалтаа бас. Ян зүрлээ. Арай л байхгүй. Одоо би сүүлдээ хойлоонд яг үнэхээр муу тоглогч байсан юм уу гэж бодож эхэлж шít. Тэгэхээр жоохон хугацаа л өгнө хөрхтэй. Челси яасан Энцо Марескаг явуулах хэрэгтэй байсан юм Энэ яасан. үл яг хэрүүлээсээ болоо Мареска ч угаасаа бас Конте шиг характертай юм байхгүй юу? Ер нь хүнээс. Гэтэ Мареска байсан л дээр өстэй одоо. Мареска бол ер нь дажгүй л Та бол гэхдээ ярьсан Марескаг бол Аморимоос илүү тасгалжуулагч гэж бодож байгаа тийм. 55 хожил 25 хожил ялгаатай өстэй. Тэрний хувьд бол тийм ээ. Хоёр цом 0. Нодлон биш уржнан штэ. Почетино байхад нөгөө яг Челси яг яаж болох гээд байгаа юм бэ гэдэг асуулт айгүй бүтэн явсан штэ удирдлагын турш. А Марескаг байхад бол за ийм юм байна гэдэг тийм юмд хүрж ийлээ. Гэхдээ тэрийг нэг Яг энэ бол ингээд сая бол Мареска өөрөө муудаа нэг яач юм шиг. Ер нь л ингээд характер нь болохгүй, таарамж муутай. Тэгэл болж байгаа хгүй. Магадгүй бас Мареска дараагийн нүүдлээ өөрөө харцсан байсан. Тэгээ тэр характер нь би бол гоё характер гэж боддог ш. Харцсан байсан байж магадгүй. Дараагийн нүүдлээ өөрөө явах гээд шүү дээ. Тэр чинь цаг ялсан юм. Үгүй дараагийн нүүдэл харин яах юм бол одоо Сити PayPal явахгүй л. Пепи гэрээ гэхдээ дуусч байгаа тийм. Үгүй. Сунгаагүй багш. Хоёр нэг жилээр сунгаа яваад байгаа. Дахиад 2 жил байсан байгаа. Дахиад 1 жил байгаа хаа. 2 жилээр сунгасны тэг жил нь Дахиад жил үл. Дахиад 1 жил байгаа юм тийм. Тэгээд Pep өөрөө хэлээд байгаа ш. Дахиад нөгөө нэг асуугаад байгаа гот. За болчоо штэ надаас битгий дахиж асуу. Би үл явахгүй байж гинаа л гэдэг байгаа. Аморимын хувьд бол өөрөө үнэхээр чадахгүй байсан учраас л явсан. Мареска бол угаасаа хэрүүлж шууган характераасаа болоод явчих юм л. Мареска харин том баг асчих юм байна. Харин слот ер нь яагаад байгаад юм би бас гайхал. Юу таач одоо бүх асууж халж хаях гээд байгаа юм уу? Ливерпулийг одоо тэр алдартай агуу багийг ер нь
яг одоо ийм хэмжээнд аваа явж байгаа нь Слотын зөв юм уу? Гэхдээ одоо наадхан дээр чинь тулвал ер нь Артетагаас бусад бүх багууд л Томас Франк хүртэл халагдахаар л байна дөө. Харин тийм. Гэхдээ Томас Франкийг бол жоох харсан дээрээ. Одоо ярин сонин Артетагаас бүгдийн баг халахаар уу шүү. гол нь хин ирээ зогцох юм бэ гэдэг чинь энэ дасгалжуулагч тийм. Астон Виллагийн дасгалжуулагч ямар мундаг байна. Тэр хүн байж л. Одоо Ливерпулд явлаа гэд Арне Слот явлаа гэд орд нь хий ирэх юм. Тийм байгаас. Хоорондоо ингэ сайхан солилцох юм уу? Амрамыг авах уу? Амрамын нэр хүнд бүр унсаа одоо ингээд бүр дуусаа. Одоо харин Ерөөсөө хөл бөмбөгд дуусчихж байгаа. Испани дундаж баг руу явд юм уу эсвэл Португал руу гав. Ер нь 2 дугаар лиг мэгэргүй л юм уу? Тэр харцаа. Спортингоос Юнайтед бол залуу байгаа. Одоо сэрэхгүй яг Виллс Бош шиг болцсон. харж лээ тий. Грэм Поттер шиг болцсон. Одоо дахиж сэрэхгүй. Ямар амар юм бэ? Батсан ч өмнөөс Мареска бол ажилтай. Тий? Мареска бол ажилтай. Мареска Юнайтед очиж бол яах. Үгүй ах уу цаа чи нэг тийм өөр юм бодсон л. Гэтэ Марескагийн характер бол би яг нэг том багийн дасгалжуулагч цааштай болох байсан характер гэж Дасгалжуулагч нар энэ бодоод. заяа. Аль нэг багт хурж ирээд амжилттай, хожигдолтой ингэж явж хагаад явах цаг ирнэ шүү дээ, тий? Явах цагийг айгүй зөв мэдрэх хэрэгтэй байд юм байлээ. Дасгалжуулагч нар. Нэг цаг нь болцоод байхад явахгүй зуурлж байгаа нэр хүндээ бүр унахчвал тэр чигээрээ дахиж баг болтгоо байгаад дасгалжуулагч гэдэг карьер нь дуусдаг. Аюултай мэлэн шүү. Тэгэхээр ерөөсөө яг ингээд нэг юм явах цаг нь за 90 эвгүүт чинь да одоо л эндээс явахгүй бол дараа нь би дахиад 2 хожигдоход л ер нь конец болоод ингэх юм байна гэдгээ мэдээд тэгээд эртхэн нэр хүндээ гайгүй байгаа дээр салж малах асуудал байд юм л шүү дасгалж. Наадад ч хамгийн сайн хийдэг нэг хүн байдаг шүү дээ. Тийм бэ. Зенедин Зидан гэдэг. Зөв. Ер нь тэгсэн хүн дараагийн карьер явна. Ирэх хөлрөл дамраараа ирэх юм байна да гэж бодоол. Тэгэл Тий. 18 онд. Тэгээд Зидан бүр одоо хэдэн жил ажиллах болчихсон. Ер нь дасгалжуулагч хүн тэрийг маш сайн мэдэрдэг байх хэрэгтэй. Тэгэхгүй зүгээр би энд байна гэж байгаа бүр байхгүй болоод сүүлдээ хүүхдийн дасгалжуулагч болоод алгуул тэгэл будаа болно шүү дээ. Рүүний бол эхний 1 2 3 тоглолт ажигдал миний би муу байна гэж болчих ёстой байсан юм байхгүй. Тэгтэл дээр би дээр дууссан дасгалжуулаад одоо тэгээ байхгүй тий? Одоо байх. Бүр болсон. Дасгалжуулагч. Лампард хараа үзээдэг шүү дээ. Ламперд чинь ер нь их айхтар унаагүй шүү дээ. Нөгөө Челсигийн амар бүрэлдэхүүний чинь аврагуудын лигийн ирэх хөгчөөр явчихсан шүү дээ. Тэгээд нэг яг нөгөө аврагуудын лигэд нөгөө юм хэсгээс нь аврагуудын лигт оруулаад тэгээд хэсгийн тоглолт тийм шүгэ 16-аар нь оруулаад явсныг нь түүхэл үржээрээ Төрүүлүүлсэн тий. тэгсэн. Тий. За 20 дугаар төргийн үр дүн хэдүүлээ харцгаая. За Астон Вилла Нотон гэмиг хожоод эхэлсэн. За Wolverhampton одоо ингээ хожоогүй баг бол байхгүй. За Брайтон Burnley интернэсээ оноо аваа явах юм аа. Брайтон тий. За Wolverhampton ингээ шүү 6 хоногт олчлаа шүү өөрхий. хэвлээ. Маний нэг нөгөө Вестгийн бүр 3 өглөө шүү. Энэ шинэ жилийн бэлгэл тий. 2 тойрог дараалаад унаа авчиж. Тий. За Борнмут бол хичнээн амар талбай дээр амар боловч Арсенал бол энэ жил ямар нэгэн одоо Премьер лигийн түрүүгийн төлөө явж байгаа гэдгээ бол батлан харуулсан. Тоглолт болсон. За тэр Аморимын халагдсан шалтгаан тэнд байж байна. За тэгээд харин Брентфорд манай хин Тиаго чинь Африкийн хамгийн олон гол Бразилийн Премьер лиг хамгийн олон гол оруулсан тоглогч болцсон уу? Нэг дутууга 14 болчихж байгаа. 15-тай Фермино байсан баг. За. Ер нь болох юм байна. Ер нь болно. Энэ хүн болох юм байна. Гэмтчихгүй л бол. Хэтрик хийсэн Эвертны хаалганд. Шүү Фермино 15 юм. Тийм Бразилийн ерөөс хамгийн олон гол хийсэн 15 байд юм бэл. За шалгах хэрэгтэй шүү. 2 гол тоглож байсан шүү. Фермино. Тэгэхээр чи Педро Нотыг 20 ч зүгээр. Жесус бас байсан баг шүү. Педро Нотыг 20 чигээр баг Педро Нето ч ер нь гайгүй шүү дээ. Яг Челсид ирээд бүр л гоё тоглож байгаа шүү. өшөгч байгаа юм шүү. Өшөг. Фермино 15 гэхээр чи 20 гол. 15-тай нэг 2 3 байсан. Би бол Фермино Жесус хоёр. Үл Габриэл бүр гавьяат үгүй одоо. Габриэл Габриэл ой. Бразил үстэй. Юу лээ? Габриэл Магалайсо. Бразил. Габриэл ч 20 гол хийсэн юм шүү. 20 хийсэн юм шүү. Биш нэг үлрэлийг яриад байгаа шүү дээ. Нэг үлрэлэг. юм уу? За би Педрого буцаага татаад авлаа шүү. Манай Педрогоос 6 үлрэлтэй. Юу одоо харин гайхаад Фермино 15-тай гэдэг харж байна. Фермино Рекорд гээд та чинь тэгж л асуусан юм шүү. Би ерөөс бүтэн байх гэж харин. Дөрвөн чинь ирж байгаа хүнээс чи яаж тийм бүхэл. Фермино залруулж хэлэхэд Фермино 82. Тиаго ч одоо тэгээ 14 болчихж байгаа юм. Тий 10. Оо энэ үлрэл дөө. Хааллын яраас яваад байгаа шүү дээ ч тий. Хааллын яраас л явж байгаа шүү. За
Хүснэгтийн байралд бол айхтар өөрчлөлт орсонгүй. Онооны зааг бол холдлоо. Сая ташраараа. Альнаас? За Арсенал уу? 6 оноо. 6 оноо. Тий, Арсенал ард нь байгаа баг 1 оноо байсан шүү дээ. тий, Ситиг манай Челсигийн ахын дүүс нь Торгоож өгсөн. Сити 2 дараалал тэнцсэн. 5 6 дугаар хоёрнд явж байгаа 31 оноотой явж байгаа багийн тасалжуулагч солигдлоо. Liverpool, Chelsea, United бүгд 2 тэнцсэн сая. За тэгээд Сандерленд. за ерөнхийдөө одоо эдгээр багууд ер нь улирлын төгсгөл доороос нь хин нийтийн дундуур орж ирэх болов Айдтай. уу байхаа. Эхний 6 бол тэгээд за 7 ч юм уу тэгээд. Эхний 1 2 одоо ер нь хэвээрээ явах бах. Тэгвэл энэ хоёр байраа солих юм уу эсвэл энэгээрээ дуусах юм уу тий? А тэнгууд одоо 3 4 5 6-гийнхаа хоорондоо жоохон холилдож магадгүй. Яг Тоттенхэм дээшээ нэг үүсэх бах. Эхний Хаавын Тоттенхэм. Тоттенхэм Байхгүй. 13 байхгүй. Тэгээ оноо бол Энд байхгүй багийг битгий. оноо ойрхон байгаа. Энд яг нүдэнд харагдаж байгаа багуудыг л яриа. Оноо ойрхон байгаа. За за. Томас Франкийг явуулахгүй хичээд яах гээд байна. 13 дугаар байранд ирнэ 27 оноо. Тий. Тэр 10 дугаар байрны багаас ганцхан оноо ярьд. 27. Тий. Ямар амар ойрхон ирчих. Хойхон л уг нь явж л байгаа. 28 оноотой 3 баг. Яг ингээ харах юм бол Chelsea United-аас чинь 4 онооны л заагтай байгаа. За одгийн эхний хүснэгтийн эхний нүүрэнд орж ирчээд уулзаараа мэдв. Эхний нүүр рүү явчихсан яаж ч орно. Орж ирээд тэгээд уулзаараа заяа. Тэгээ яриа гэж. Одоо энэ Сандерленд энэ төр бол яах вэ бид. Жохон доошлох байлгүй. За хэдүүлээ эхний хэсгээ завсарлуулъя. Завсарлаад орж ирэхдээ Спанийн Ла Лиг, Италийн Сери А лигийн талаар ярилцах болно. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Woo Home, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгчээр Tiger брэнд ажиллаж байна. Хэсэг хугацаанд завсарлаад нэвтрүүлгийн 20 дугаар хэсгээр уулзъя. Нэвтрүүлэгт хамтаа за бид энэ шал өөр юм ярьж байсан шүү. Тэгээд Рафаэл Бенитес билүү? Тийм баг шүү. Тийм байна. За Испани Ла Лиг рүүгээ шууд орноо. Испани Ла Лигт Барселона хотын дерби болсон. За Испаниол 5 тойрог дараалал хожигдсон байсан. Дасгалжуулагч нь 12 сарын шилдэг болсон. Хүснэгтийн 5-д явжсэн баг. Ийм л логик ажиллах шүү дээ. За тэгээд энэ дээр яг нэг онцгой үйл явдал нь юу байсан гэхээр одоо нэг Испаниолын хаалгачийг Барса авцсан. Тэгээд нэг Испаниолын фанатууд ч нэг бөмбөг төрх болгонд юмсүүлээ. Ганц юм шидээ. Юу даа гэх. Чи ингээд мөнгөний төлөө явсан гэл доллар молор шидээ. Энэ аль хэн гэдгэд хаалгач байна? Жон Гарсиа гэдээ хаалгач. 25 саяар авсан шүү дээ. Одоо энэ хаалган дээр зогсож байгаа юу? Тий. Барса. Тэгээ энэ бол үнэхээр гоё 8 болсон. Испаниол ихний үед бас эвгүй довтлогоонууд нэлээ хийсэн. Тэгээ тоглолтын төгсгөл хүртэл 0-0-оор явж байгаа. Ер нь бол Тоттенхэм Арсенал хоёрын хооронд 8 ягж байгаатай адилхан биз дээ. Испани ер нь бол Барселона. тийм. Тий. За энэ мэдчлэн одоо Жон Гарсиа гэдээ хаалгач өнгөрсөн үеэрл Испаниол байхдаа хаалтынхаа хуваар Ла Лигийг тэргүүлсэн. Энэ чинь Хуан Гарсиа гэдэг. Чи ягаад Жуан гэдэг? Яг нэг Каталон болох. Каталон. Тэгсэн чинь одоо бас хаалтынхаа хуваар тэргүүлж байна. Энэ тоглолтод ихэд чинь 6 харт хийсэн. 6 хаалт. За 87 дээр нэг юм хийсэн. Дани Олмо. Дани Олмо. Гой гол хийсэн. Цаг нь ирлээ гэнэ. Яагаад энэ Дэм тайм шиг ингэдэг болчих вэ? Цаг нь ирлээ. Өөрийнх нь ер нь celebration шүү дээ. Тийм үү. Гэтэ 2 голын амжилтыг хоёулыг нь Ферми өгсөн. Фермин өгсөн. Фермин Селигээр Левандовски хийсэн. Левандовски бас Селигээр орж ирсэн. Тий. Селинүүд ер нь давгүй. Үр дүнгээ өгсөн шүү. Гэхдээ энэ тоглолтын шилдэг нь бол хаалгач байсан. Гэсэн үү? 6 алт. 6 сав. Тэр штэйг нь 23 онд Реал Сосидаас бас 6. Энэ Испаниол Барселона хоёр ч нэг тийм Испаниолыг нэг доошоо унах гэж яхад нөлөө нэг Барсатай таарад тэгээ Барса хожигд бишээ Барса тэрэн дээр нь Аврагын бодлоо хараад Барса тэрэн дээр Испаниол ундаг хөөх. тий нөгөө баг юм тэнцүү явж яснаа чөлөө хожигдж явж яснаа Барса хожоод Испаниол унаад бүр дайныг хурцдаг тий Тэр чинь нэг 2 тойрог моргийн өмнө л үү төвлөрлөлийн. тий бас бүр заналтай болдог тий Тэгээ бас ядж хахад Испаниолын талбад. харин тий Тэгээд тэр чинь нөгөө юу яадаг штэ. Зугтааж Испанигийн гараад. талбайн голд celebration хийж ингэж төвлөрөлт. Нөгөө цомын баяраа хийжсэн чинь фанатууд нь уур нүрээд зарим нь орж ирээд тэгээ нөгөө хамгаалтын ажилтнууд чинь нөгөө хамгаалтанд аваад ингээд тий Испаниолын ч бүр ядж яхад бөө юм болоод очичоош эднэр тожигдож унаад тахтай яа тий гэдэг бүр
За цаг дуусчихад тэгээд Лева 90 минутанд Урдуур нь гулгаад ороод ирэнгүүт өлгөссөн тий. Тэгээ Барса Челсид хожигдсноос хойш 8 дараалал очсон гэж байгаа. За шууд харж байгаа. Хэмрээ сэргээгээд өгсөн шүү. Хэмрээс хан Лондонд очиж тавиулаад Тэгсэн юм байна. За Барсагийн формыг хамтдаа харъя. тэгээ яг тэр тоглолтын дараа хин Ханси Флик юу гэж хэлсэн бэ гэхээр одоо яг та бүхэн шал өөр Барсаг харах болно гэж хэлчихсэн. Тэгэл хэлсэн амдаал хүрж юм да. Та нар харж байгаарай гэж байна. Лүүжин тавиад хамгийн мэйн зайлуулаад Бүр өгсөн. 9 юм биш үү те? 9 явж байгаа юм байна. За ямар том багууд байна уу? Энэ болохоор зөвхөн юу шүү? Лалиг нь байгаа шүү. Аа тийм үү. Том багууд байна уу? Харъя. За энэ Билбао бол томдоо орчин шүү дээ. за Атлетико, Атлетико том. Вириал. Битис ч уг нь бол бас эвгүй байгаа шүү дээ. Сая уншицсан шүү. Испаниол бас лиг үү шүү дээ. Одоо энэ хүснэгтийн 3 4 5 6 7-д явж байгаа багууд байна. Виерал сайн шүү дээ. Тэ? Яг гол нь нөгөө нэг сүүлийн 3 тоглолт дараалал клин шит хийчихэж байгаа юм. Хаалга сайжирсан байна. Дээрс нь клин шит хийж ийн гэдэг чинь Ханси Фликийн хувьд бол ховор амжилт. Тэгэлгүй байх. Флик Тэр сая нөгөө нэг шахтгаасаа 2 удаа алдчихжээ лээ тий. Оо тийм. Тэр нөгөө багтаа том боломж өгөхгүй. Тий. Харин одоо хаалга чинь сайжирсан учраас арай гайгүй. Тий. Яг алдчихжээ шүү нөгөө шахаж байгаа л. Ханси Флик бол одоо эсүүлээ үлдсэн шахах юм гэлээ. Тэгэх юм уу? Фликийн хамгийн урт Лалигийн хожлын цуг. Манай Тэмүүлэн чи Барса байлоо. Барса. Тий. Чи одоо энэ футбол тогийн үзэгчтэй аль биесээр хэл. Одоо Барселонагийн фэн шүү гэдэг. Чамайг одоо яг хаанхын фэнийг хүмүүс мэдэхгүй байгаа даа шүү. Би Барселонагийн фэн. Премьер Тэгээ лиг. наваг бас Премьер лигийн нөгөө юу энэ төр гээл янз бүрээр яад юм бэ? Премьер лигээс Ливерпул үстэй. Үгүй би Премьер лигээс баг. Премьер лиг баг дэмждэггүй шүү гэдэг Салах юм уу? Одоо тэр захад байгаа хүн бол байгаа. Тоотой. Бит хоёрт бол байхгүй. Хоёр байхгүй. Премьер лигт бол Хоёр багтаа болооч. болохгүй. Чи Сандерленд биш юм уу? Үгүй Сандерленд чинь сэтгэлийн тэр ярал Сандерленд ч биш Лестер шүү дээ. Лестер тий. Тэгээ тэр чинь айгүй гоё итгэх Премьер лигээс баг. Чиний сэтгэлийн мухарт юу байгаа юм? байхгүй. Премьер лигээс. Баг дэмжихгүй айгүй гоё ит. За тэгвэл Челси рүү ор. Нөгөө талигч ах шиг нөгөө 2% зээл зэрэг 20 million төгрөгтэй гэдэг. Хүрээ тэр гэдэг. Шинэ жилд нь орох шууд. Өрий. Шинэ жилд нь. Өрий. За. Барселона 39 тоглолт дараалаад гол хийж явна. Гол энэ цуурлаа бол таслахгүй. Ла Лигийн хүрээнд бол явж байна. Бүх тэмцээнийх нь явж байгаад Челси дээр тасарсан. Тасарсан. Тий. 105 гол оруулчихсан явж байна. Европын топ 5 лигт Юу орсарсан гэж. Нөгөө яг бүх тэмцээний хүрээнд бас нэг тоглолтод гол хийгээд яваад байсан байхгүй. Тэр нь нөгөө Челси тожигдоод дууссан. Одоо нөгөө зөвхөн лигийнх нь л явж байгаа юм байна. тий. Тэр нь бол 39 төр явсан байна гэж. Яа иймэрхүү. За Барселона хотын дерби гэсэн болвол нөгөө талд Бернабеу цэгэлд хүрээлэнд Реал Мадрид, Реал Битис гэсэн тоглолт боллоо. За Мбаппе гэмтэлтэй нэг 2 3 7 оноор тоглохгүй юм байна. Тий. Тийм учраас Гонзало Гарсия гэж 21 настай юм хүүхэд одоо дэлхийд дахинд өөрийгөө бас харууллаа. Нөгөө нэг нодлон өөрийгөө харуулсан үг ч юм уу? Нодлон ч байх нэг 100 Тий. 100-ны клубын хаваа. Тэр үед чи Мбаппе бас байгаагүй шүү дээ. Энэ үг чинь дубль өстэй тий. Хэтрик үлээ. Родриgoгийн гол Одоо энэ зогчоог нь хаз. Оо, яг зогч байгаа дэр нь. Энэ залуу надад нэг тийм Раулын нэг идэвийн тоглолтыг зүгээр ингэ санагдуулаад. Морент харагдаж байна. Үгүй ээ надад бол яг ингэ Раул харагдаад байна. Раул Гонзалес. Ямар ч нөхцөл байдлаас ингэ зогч байгаа байхгүй юу? Яг подиум орсон биш үү? Мөргөж байгаа. Тэгээ тургуулын талбайн гаднаас зогч байгаа. Тэгээ Битисиг энэ дээр бас нэлээд үзэх бол өгсөн. Энд дээр сая Ийм залуу чинь тэгээд Испани уу? аль Испани. Испани. Гарсия. Тэгээ Испанд яг нөгөө Реалын цэвэр академи тоглогч байхгүй юу? Гүг Испани шигшээг л бодоод байна л да. Шигшээд бол одоохондоо жоохон өртдөх баг. Ер нь бол Испани. Бүрэлдэхүүнд бол багтаж магадгүй. Одоо Моратагаас өөр одоо юусэн юм байна. Гэхдээ тэгэл нөгөө хагасудаа тоглолцоод байна л та. Делафенти чи Исгүй. 2 сабаал гээл тэ. За Куртуа ойр талтрааг байсан. Энэ дэр бол хямар саргитал алдэрсэн байлаа. За тэгээд Испани шигшээ ер нь тоглогчтой болчих юм шүү дээ л гэж. Ер нь бол ирээдүйн тий. Магадгүй л. Яг хэдтэй вэ? 21-т. 21-тэй. Фернандо Морентес Раул гээд хоёр амир юмтай болчиход нэгийг зээлж ялаа шүү. энэ харалт нь бол харин гоё юм харалт. Шалаа өөр юм яриад яваад байгаа. Тэр дөрөв подиум гоё орсон уу? Одоо подиум амир бүр яг чихэн Энийг харалт. Ёо. Төгс хэтрик гэж ярьдаг шүү дээ. Баруун үл солгоо үл толгоогоор хийчихэж байгаа байхгүй гурван голоо. Окей. Тэ. Энд чи өөр хүмүүс. Энд чи өөр гэрсэн яа. Зүүн зүгээр амарч.
Баяжхан Ярон дуу. Гоё байна уу? Гоё байна. Нэг ойр ийм Яг шилдний хамгаалалтын дээр байгаа орсон байна шүү дээ. бодоод. За ингээд 5-1 харьцаатай хоцсон. За Реал Мадридын 90 үе иржээ. За би бол ер нь энэ нөхрийг явуулах цаг нь болчих гэж бодод. Хаашаа? Венисиусыг Хаашаа? хаашаач үүдээ. Манайх бол гоё юм хэрүүлтэй шуугантай улсуудыг авах дуртай. Даваа гэж Хэрэлж байгаа л тэгэл гоё цомоо авцгаагаал тэгэл. Одоо энэ нөхрийгөө явуулаад саяны Гарсиа ер нь бол төвд тоглоод Эмбапег би зүүн зүгт тоглоулмаар байгаа. Зүгээр хэрвээ би Барсагийн үнээс ингэ зөвлөгөө авах зөв. Реали фэн байсан бол Би ингээд энэгээр ороолаад энэгээр гарах ямар ч асуудал. Үгүй магадгүй Реалийнхан бас тэгж бодож байгаа хүмүүс зөндөө байгаа бох. байгаа хөө. Тэгээ Шавигийн нэг асуудал гайгүй болцсон уу? Одоо ер нь намчинчлаа тий. Тий, сая амралт дайрчлаа л. Яг 12 сарын дундуур одоо ер нь оноо алдах юм бол бас ажил яригдэн шүү гэжсэн чинь тэрнээс хойш 4 дараалал очичлаа л доо. Тэглээ те. Тэгээ он гарч мараад бас алдын санаа тайвшраад. Алонсо гэлж юм уу? Тий шавь ялсан. Валверде сая 2 голын дамжуулт өгчин. Родриго гарч ирэхээр Ямата бол сайн ашиглаж байна. Уул нь бол байж хад. Родригог чинь зөвхөн Челси биш юм байна. Ер нь Премьер Лигийн том багууд сонирхоод байгаа юм байна. Тийм шүү дээ. Арсенал ялангуяа. Би бол Родригогоо авч үлдээл Зүүн дээрээ тавлаа. Венисиусыг явуулмаар байна. Нөгөө талдаа гэлээ лөө тий. Венисиус Арсеналд очих юм бол Сака Венисиус. тэгтээ яадаг бол таа мэдээгүй. Тэгээ Арсенал тэгээ зарах уу л гэдэг. Мөнгө зарах уу. Мөнгө зарахгүй л таа. Мөнгөнд дуусах. Венисиус чи одоо чинь хідээр явах юм бэ? 120 мөр. Дур аяж 100 гарна л та. 120 шүү дээ. Сая Арсенал чинь хамгийн үнэтэй 8 хэдээр хийчлээ. Йокерээс үү? 80 уу? 80 маяар л. 85 ч лөө. Тэр авцаа. Тэр явц. Бен Вайтыг 50-аар авч ирсэн шүү бас. Тийм. Авхаа өрөөл авдсан шүү. Яг Райсыг бол угаасаа 100-аар авсан л та. Оо тийш дээ. Хамгийн тэр маань баг Райс райс. Тийм бас гаргуул гаргадаг шүү. Тэгээ нэг винийг авчираад ирчихвүлээ. Аа? Тэгвэл нөгөө мо Торосаар Мартинелли энтрийн манай халавдаг баг та. Гэтэ яг гол нь за Артетад бас тийм тоглогч байвал хэрэгтэй л юм те нөгөө нэг Пепи нэг одоо юу авчираад байгаа шиг Аль нь хэрэгтэй гэж. Ран ширхгийн энтриг авчираад байгаа шиг Доку энтриг авчираад байгаа шиг яг го тэрэндээ зөвлөхгүй авьяаслаг л да. Гэтэ виний нөгөө нэг бас ингээ зөрчилтөө дэвэл яах вэ гэдэг юм. Характер. Родриго Вини хоёрын характер бол шал өөр байгаа. Родриго ч яг Винигээс арай дутуул та. Ер нь Яг нэг хол зүрүү байхгүй тийм. яг скил яривэл жоохон дутуул. Яг багийн тоглогч байхгүй Родриго бол. Тий. Баг тал Илүү дээр дутуу юм байхгүй. багтаа илүү зогсох тал дээр Родриго нь дажгуулээ тий. Тэгээ цаад Вини чи өөрхий жоохон скил ур чадварын хувьд арай илүү л дээ. Тий. Арайч ахтарлалтаа хөвн. Тий. Гэтэ винийг ийм улаан өнгийн хувцсан устай төсөөлсөн чинь нээр юм л. Фрасталыг хөлөөс солио болохгүй л хта. Энэ 100 бол би Реалт нэг товтлогоон дээр том юм болох Тоглогч болно. Аль нэг явж. Баер нь бол ийм хил амтаа хүнийг авахгүй шүү дээ. Баер нь чинь ер нь бол тийм сахилга баттай хүмүүсийг авдсан шүү дээ. Тэгэд Яасыг авчлаа л та угаасаа. Диас чинь сахилга баттай бат. Юун дээр Гонсало Гарсиа сая бол анхны одоо анх удаа гараанд гарч тоглож байгаа. Тэр тоглолтод хэтрик хийсэн. Рудван Айслрой тэр жил ирэнгүүтээ гараанд гарсан ихний тоглолтод хэтрик хийжсэн юм байна. 2006 оны 9 сар. Ерөөсөө Ла Лигт голдоогүй байж Манчестер байгаа. Юнайтедаас очдөг лүү? Тий. Тийм лүү? Тийм. Тэр жил 6 оны 9 сар их ярьж байна. Отисээ гэсэн. Яг нөгөө яг Ла Лигт голдоогүй нэг ч гол хийгээгүй байж байгаа. Шууд хэтрик хийж байгаа байхгүй. Тий. Нислрой Гарсиа хоёр. Тэгээд Реалын яг академийн тоглогчдоос гэх юм бол хамгийн сүүлийнх нь Раул юм бэл. Оо тэгээ нөгөө Нико Пазега буцаага авахаар болсон байл ч тий. 11 саяар. 11 саяар Нико Паз гинэ. Тэр чинь 2 жилийн өмнө 9 сая байсан юм. 10 сая энэ жил 10. Тэгээд одоо чинь манайх цанаахаа бол 89 тий. Тийм шүү дээ. Яаж болно шүү. Шудраг хэрэглэгчдийн өрсөлдөөний газар хаавна. Тэгснэ Венисиус Родриго хоёроо 120 Тий. 120. Юу лээ шудраг өрсөлдөөний газар лөө. Шудраг өсөлтөд хэрэглэж газар. Тэгээ би л дээрээ зүгээр Реалын фэнэсэн бол Родригог сонгоод Венисиусыг явуул. Явуулах уу? Гэтэ энэ үний зөвлөгөөг бол авахгүй дээ. Эсрэг багийн хүн хорлох гэж л явж байгаа шүү дээ. Виний Сайн баг ярьсан юм. Аа? Сайн ярьсан юм. Виний Нэг зүгээр ч Барса орон зэрэг үл яах вэ? Зүгээр яг төсөөлөл шүү. Барса. Авах уу? Авахгүй. Яагаад? Родригог бол авна шүү дээ. Бас сахилга баттай хүн дуртай мó. Тийм шүү дээ. Сахилга сул. За Винийг тэгвэл манай Марсел авъя л да. Марсел Гринвуд. Марсел зүгээр Винигийн хэрэг нь багтаж магадгүй. Зүгээр. За Тэгээ виний одоо өөрөө жоохон нөгөө том багт бас Виний гэхдээ Премьер Лигт харуулж атлуулах үедээ одоо нөгөө Венисиусийн Марсел руу ярьж байна. Харин тийм. Ер нь бол виний ч угаасаа л
ур чадрын хувьд бол классик Тийм шүү дээ. Тэгээд юу нь болохгүй гэдэг байна. Аа. Юу нь болохгүй гэдэг. Шави Алонсотой зөрчилдөд байхгүй. Шави Алонсо эрэнгүүт л одоо энэ Вини энтер чинь Родриг яг тоглоулахгүйгээд тэр тал дээр. Гэтэ Вини чинь бүр ингээд сэлгийн суулангууд шууд явж Тийм нөгөө Барса дээр нэг 90 минут муудсан шүү дээ бүр ил талбай дээр. Сая ч гэсэн ингээд шууд хувцсуулахаар үргэлжлэж байгаа. Челси авъя. Утсан байна уу? Найруулагч маань яах гээд байгаа юм бэ гэдэг шүү. Гэхдээ Челси авъя. Та нэг Челсигийн фэн чи яах гээд байгаа юм гэдэг шүү дээ. Шууд Энцоор тулах юм Юу? уу? Яа. За. За. Оронд нь айгүй гоё юм. Гарначо. За юу гэхгүй яах вэ? Тэгж буянда. За 18 дугаар тариг өртөнгөө. Ой. Хин юу гэсэн байлаа? Биш ихтэй Энцогоор тулыг ихээр тулахгүй биш ээ. Энцо чинь Вини дээр яа гэж юу? Үний өвдөр чинь Энцо ч арай ер нь багдана гэсэн. За үр дүнгээ харъя өө биш. Төлөө ястаа. Энцо. Яа. За орондны хин олгын төв яах вэ? Үгүй тийм л дээ. Гэхдээ Винитэй бол ингэ. За та хэд нөө винийг ярьж байгаа шүү. Би үр дүнгээ харлаа. За. Үр дүнгээ дугаа харахгүй шүү. Ярина шүү. За Селта Валенсиаг hodсон байна. Энэ Атлетико ер нь оноо алдчихад шүү. Гэтэ яг Сосидадын талбай дээр л юм байна л да. За Барса хийсэн, Вирал хийсэн, Ливанте хийсэн, Реал хийсэн, Севиа яаж байгаа юм бэ? Жирона хийжээ. Ха? Жирона юу? Майерког талбай дээр. Жироночууд бас Харин логик энэ байгаа аягүй- шүү дээ. Сони болсон. Энэ унахаас олдож гэнэ үү Жирона баг? Нэг 16 7 хавцаал явж байгаа. 17 8ч. Жирона 17. Ситигийн охин компани үстэй. Тий. Охин баг. Одоо танахаар бол Страсбург юм уу да? Тий. Тий. Страсбург. За шууд үснэгтэй хараад тэгээд Лайпцигэр бол зайлтдаг юм байна. За 4 онооны зөрүү байна. Сайхан зөрүү шүү. За энэ ер нь тэгээд Барселона ингээ хожигдохгүй яваад байгаа болохоор тэгээд юу юм биш үү? Яаж үчтэй. Эл Классико. Болоогүй нөө дөнгөж талдаа л орчих шүү дээ. Эл Классико дээр чин Реал хожоод 5 оноо илүү гарсан шүү дээ. Реал өөрсдөө. Тэрийг мөн их ярьж байна тийм. Харин тийм ээ. Бүү би яриаггүй шүү дээ. Тэрнээс хойш ингээл 9 оноо Орж илүү ирэхээр суулсан. Дараагийн Эл Классико хийсэн. 3 сар марлаа. Бараг 4 сард ч. 4 сард. Болоогүй л дээ. За Вириал 2 тоглолттой байгаа байна. Хитоо юм. 7 онооны яв. Эл Классиког энэ сар дахиад харах боломж байгаа. Бага. Гэхдээ нодлон Барса аваргуудын лигт пенальт тоглож байсан шүү. Нодлон Барса 19 тойргийн дараа 38 оноотой байсан. Тийм боломжтой байсан баг. Барса PSG гэсэн финал үзсэн бол Үзчихсэн шүү дээ. тэр тоглолт бүр амар. Манай Ямаал дүүл болонд очоо барьчих бөмбөгийг балаар хаалгаруулж Хас флик урагшаашхаал өөдөөс нь PSG-ийн тоглогч довтлоо тэр тоглолт бүр амар Гоё болсон болсон. тий. Тэр зорж очиж үзэж байхад амар мөцгөөсөн Тэр тийм. ч очиж үзсэн. Би тэр бас авралын финал үзсэн шүү дээ. Тэгтэл тэр Тэрийг хийдээ тэгж Ямаалаас болцсон тий. Довтлоо шон зөхиод тэрийг шууд ачаар би авч хийчих юм байна. тэгс. За одоо нөгөө юу байгаа? Пүрүү гарагчилж гшүн Барса Билбаотой. Супер цом тий. Баасан гарагчилж гшүн хоёр Мадридийн хоёр. Атлетико Реал гэсэн. Финал нь одоо бүтэн сайн юм болов. Финал нь бүтэн сайнаас Нэг даваа гарагчилж гшүн. Тэг 3 цагаас болох нэ. Реал Барса хоёр нь гараад ирвэл уг нь гоё юм да тий. Харин За Serie A. Олимпийн цэнгэлт хүрээлэн Serie A лиг Ром хотын Олимпийн цэнгэлт хүрээлэнд Наполи хурж ирээд нанчилдаан болсон. Өө амар юм болсон. Энэ улаан ууц муу цаа манайхэр бүтгэн байла. Манай ч нөгөө Кастияносыго Вест Хэм рүү явуулчих байгаа юм шүү дээ. Өнөөдөр өчигдөр зарлж илээ. Бүр ингээ өмсгөл Явах гэсэн байлгүй. Тэгээд нослын гээд нөхөр гараанд гарцсан. Тэр маань улаан аваад бүтгэв. Кастиянос ч яаш болохгүй юм. Манай Лацио ер нь хаашаа мөнгөгүй болсон маш. Вест Хэмийг амьд үлдэх гэж үзэж байгаа юм байна л та. 8. Вест Хэм ч нөгөө Фулкрүүгээ Милан руу явуулаад Кастияносыг авчиж байгаа юм лээ. Гэтэ манайх зөрж нэг юм авах л та. Жишээ нь Булая Диа ядж байгаа тэр Сенегал нь хожоод их юм. Юунда Байхгүй юу? Африкийнхаа юунд байгаад байна л та. Тэгээ нослын бол энэ угаасаа залуу хөлт байхгүй жоох хөлт. Чи юу юуг л хоёр ийцсэн юм бэ те? Юу юу Үгүй ээ дандаа хөндлөн дамжуултаас. Хөндлөн дамжуулт. Өс дандаа ийм дамжуулт дандаа. Энэ Лацио энэ тоглолт эхлэх хүртэл Наполиг эсрэг 12 тоглолтод хожигдоогүй байсан байна. Тийм дандаа үздэг байсан юм. Энэ жил зүгээр байхгүй. Тэгээд яасан. За энэ чинь Одоо муу
Тэр ингээд. Тэгээ энэ тоглолтын төгсгөлд хоёулаа улаан авд юм аа. Саунд. Энэ мат Манай Маруш тест тоглох тэгш тоглох. Адам Марушич. Паскал Мацочи. Цочи гэдгийг бол мэдэхгүй байна. Тэрийг нь мэдгүй. Үзүүл үзье гэсэн шүү дээ. Зүйдэн бол. Манай Гүндүзийн төгсгөлд нэг ингэж байгаа маа. Шон хэлээд. гүндөг үертэй. Гүндүзи. Эсвэл урсан мөртлөө басаа. Исаксон гэдэг энэ шивэд залуу байгаа юм. Мэлжилтантай тоглолтоо. Чигвээ яг. Педро маань Яа, явж маа Педро яаж юм? Педро бүр ингээд 40 хүрлээ яана. төгсөж байгаа. Гэтэ сэлгээгээр одоо ганц тоглолт сэргийж байгаа шүү дээ. Педро юу? Тийм. Сэлгээрээс орж ирж тоглолт сэргээх хүн байхгүй. Намар нэг дүүл мөбөл хийгээд хэлвэ ялла тий. Тэгээ одоо энэ Лацио Чавас нэг арай нэг юм нэг 7-8 дээр яваад байгаа шалтгаан гэх юм бол одоо төвд Каталти яалцгүй цэвэрлээд байна. Үнэхээр. Тэгээ нөгөө Равело энэ ашиглахаа болсон Никола Равелог. Тэгээд довтлогоон дээр байхгүй. Манай багийн ахлах Закани Таг. заримдаа хийнэ яах вэ? Нэг найдвартай довтлогч л ерөөсөө байхгүй байгаа юм Уун тий. гол алтан гайгүй байгаа даа. За гол алдах нь гайгүй өөр. Хууч нөгөө Иммобили энтер Ромагнолы тэгээ Испанийн нэг Гила гэдэг хамгаалагч байна. Тэр хоёр байгаад байгаа шүү дээ. 20 гол хийчдэг ус одоо ерөөс тийм хүн 15 ч хийх хүн болтохгүй тий. Байхгүй. Энэ Кастилянс ч уг нь бол гайгүй довтлогч байсан. Ер нь гайгүй. Гэхдээ явуулчихлаа шүү дээ. Одоо тэг яах юм баг тий. Одоо өстой яах. Өвөл нэг юм авах гээд байгаа юм шүү. Одоо нэг довтлогч харсан л байлгүй. Арай хамтхан. Гэхдээ ер нь манай Лацио довтлогч харахаараа тэр нөгөө Италийнхаа тэр доогуур унах гэж байгаа багуудаас л авдээ. Тийм л. Санхүү ус сайн юм шиг байна тий. Санхүү сайнг байна. Марицогийн тамхиг арай хийж өгч байна. Марицогийн тамхи гэснээс нөгөө Лацио нөгөө Марицог Ястал тийм баг. зарлахтай гоё тий. Сарын яасан ч тамхи татдیں۔ Тэ? Сошиал дээр зүгээр өдөртний ингээд баачиг Лацио авч гэж дийлэхгүй шүү дээ. тамхины юм ууж оролцсон шүү дээ. Харин тийм тий. Наполи энэ тоглолтод ингэснээр 4 дараалан хаалганда гол аллангөө 4 дараалан хожлоо. Аталанта Ромагийн тоглолт бас энэ төрөгт болсон. За нөгөө Жамперо Гасперини цэцгэлжуулагч, Эстриг багийн цэцгэлжуулагчийн дүрээр Гасперини. За Аталантагийн одоо домог үстэй. Энэ Ромачтаас хичнээн довтлогчтой болсон би. Өө зөндөө. Тэгээ бүгдээрээ яг нэг тийм часисан хүн Байхгүй. Нөгөө Шомруудоо энтер байна уу? Байг юм шиг. Шомрото байгаа. Шарави байгаа тий. Тэ Шарави чи хагас руу орчод байгаа. Нөгөө Добик байгаа. Тий. Тэгсэн одоо нөгөө нэг Брайтонд байсан сайн санаж нөгөө Ирландын ирээдүй. Фергюсон. Тэр чин одоо гараад. Фергюс яг гараанд байна тий. Баахан л дундаж тоглогч нартай болсон юм шүү. Баахан дундчаас доогуур шүү. тийм ээ. Мань Фергюсог нэг амар гарч ирчихсэн тий. Тийм шүү дээ. Ирландын ирээдүй, Шотландын ирээдүй. Уг нь одоо насан Ирландын ирээдүй. нэг л байгаа шүү дээ. Ирландын ирээдүй маань энд харин гайгүй байгаа шүү. Тэгэхээр Ромад хийгээд байгаа. Ромач ер нь их цөөхөн гол алдаа явуулсан. Дебала одоо бүр ингээд юу боллоо. Одоо гэрээ дуусч байгаа. Эндээсэд төртөө гарахаар боллоо Ромагаас. Аргентин руугаа нэг очиж тоглох. Ромагаас төртөө гарахаар боллоо. Дахиж өөр баг. Манай Ди Мария Росарио Централд тоглож байгаа шүү дээ. Та. Тийм үү. Бенфика сая байсан л шүү. Өнгөрсөн үеэр л баг байсан. Байсан. Аргууд их тоглоод гол хийгээд голын дамжуулт өгсөн. За энэ тоглолтын дээр тэгээ нөгөө Жоржо Скальвини гэж манай цэглэлийн яг таалан хамгаалагч метр 80 хэвлээ тэр чинь бас өндрөө. Тэгээд энэ Аталантагийн одоо нөгөө Лукме маань нэгээр дэ Осиментига цуг тоглож байгаа. Жөнүүлж байна. Хожоод байгаа. Лукмен асан хин амар товтлогч. Амар товтлогоо байгаа шүү тий. Тий. Лүк мэч бас нэг Африкийн шилдэг Гэхдээ тэр нөгөө гэсэн. Зааны ясэр гэж бас Вилбред Зааха Амадиало хоёр байл шүү дурд нь. Бас эвгүй. Заахач Туркт яваад л хаана явж байна. Ямар ч гэсэн одоо шгшээдээ байна. Юунд байсан? Галацрайд тоглож байсан. Тэгээ сүүлд яалаа да. Камерун ч бас урдаа сайр Эмбүмо. Сайр тий. Тий. Ган ер нь яагаад Африкийн цомд орчтой юм бэл. Урслан шатны. Хэсгүүдэд 24 баг орж байгаа үстэй. Юу чин Сенегал ч бас амар юм байна шүү дээ. Манай Маане их муудж идэх тийм үү. бүр огцом нөгөө Ливерпулийн маана биш болсон мэл. Тэгээ Джексон маана Индае нөгөө Эвертны Инжай тий. Бас эвгүй мэл. Лиман Инжай тийм. Тэгээ юу вэ? Палас Исмаила Сар. Исмаила Сар байл. Нөгөө аль багийн ирлэг үлээ?
Ливерпулийн. Тийм байнга хийдэг. Тэгээ Ферламенди хаалган дээр. Ферлангийн одоо нөгөө Эдуард Тийм манай Челсигийн 21 онд аврагын лиг төрүүлдэг Менди. За юу үр дүн хүснэгтэй хараад завсарлахгүй бол энэ чинь цаг бүр талиж өгсөн байх шүү. За Милан хоцсон, Комо хоцсон. Ювентус тэнцэж гисэн. Комод нөгөө хин манай нөгөө Тоттенхэмд байсан. Хэн блэ? Али. Дели Али юу? Дели Али. 8 минут л тоглож ирлээ. Сүүлд. Тэр чинь бүр баггүй байж байгаа чаавас нэг бэлтгэл хийж үзээд. Гэхдээ харин Фабригас чи нэг 10 минут бол тоглох юм байна гэсэн юм шиг. Гөө Фабригас нөгөө хуучин авиасан байсны мэдэх болохоор сэргийх гээд аваачсан. Дели Али чи ингээ баг болгонд бас нэг бэлтгэл хийгээл яваад исэн юм билээ. Тийм. Тэгээд Дели Али нөгөө нэг Комо дээр одоо нэг 10 минут бол тоглоод байгаа юм билээ шүү. Яг. Тэр нэг 30 минут болох үү те. Комо ч юм бас айгүй тийм юу гэдэг нөгөө лакшери газар гэж хэлсэн шүү дээ те. Хойш. Тийм нуур муур иргэд дээр бас нэг жоо баячуудтай юм шүү. Тэр нөгөө нэг Швейцараар ингээд нутгаар нь бүтэн дайрдаг нэг юм галт тэрэг байна да жуулчд явдаг. Тэр уул амар өндөр гой үзэсгэлэн байгалуудын дундуур явдаг. Тэр чин тэр Комо момогоос эхэлд юм шүү тэр галт тэрэг чинь. Тийм шүү л. За хүснэгт болохоор хүснэгт бас айгүй ойрхон. Гэтэ бүр ойрхон байснаа бол бас жоохон хоорондоо холдож юм. За энэ чинь нөгөө нэг супер цомын тоглолт гээд нэг тоглолт дутуу яваад байгаа. Комо 30-та Болоны Лацио бүр 9 рүү орцсон. Комог нэг Европын тэмцээнд бол хармаар л байна. Фиорентина хождсон баг шүү шүү манай. Фиорентина хоцсон билээ. Мойски нэг гол хийчихсэн. Бүр хожлон гол хийсэн билээ. Фиорентина хоёрт хожлон. Кремнези. Тийм. Гэтэ манайх одоо ганцаараа балраагүй байгаа тэгээд бодлоо хандтаад Аталанта бас явж байгаа. Лацио бол Европын тэмцээн юу хэцүү болчихжээ. Хэцүү. Гүг би зүтгүүлж байгаад ямар ч нэг Челсигийн хавууч анги руу оруулах санаатай л байна. Тэгсэн ч хэцүү л юм байна. Тэр ангид бол гоё шүү. За хэдүүлээ завсарлаа. Завсарлаад орж ирэхтэй Францын лиг нэг байна. За тэгээд солилцоо 8-1. Ангийн дараа ороод ангийн дараа болно шүү. Лацио. Лацио конференцд орчвол ангийн дараа болно. Фиорентинагийн найз нэг байна. Салаан дараа. За нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Home, нэвтрүүлгийн ивент тэтгэгч Skytel, нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger байна. Эсвүцэн завсарлаад 3 дугаар хэсгээр оролцсон. За 21 дахь дугаарыг маань 3 дахь хэсэг эхэлж байна. Францын лиг 1 за онцлог дерби тоглолт гарсан учраас Францын лигийг онцоллоо. Энэ бол лиг ярих юм уу? Тийм ээ. Үгүй яг одоо ингээд Марселиг хожигдсон 7 хоног нь ярьдаг юм. Парисыг ярих гэдэг. Парисын дерби юу? Таач ямар олон багтай юм бэ яхаа. Цэнкэр л бол манайх гэж байна шүү. Энэ хоёр баг Парис хотын хоёр баг Францын дээдлэгт 1978 оноос хойш анх удаага таарч болж байгаа юм байна. Хоорондоо цэнгэлдэх нь хотолчонд одгийн бит хоёроос ойрхон 44 м гэсэн. Тэг замын наан цаана. Дезере дүүэ сайн унсан уг нь. Унсан. Гэхдээ торгуулийн талбай гадна гэж үзээд пенальт заагаагүй. За тэгвэл Дезере дүү энд бол залуу хүний цогт байна тий. Өнөд гүйтсэнгүй нэрээ. Залуу хүний цогт өстэй. Удаашруулж харахгүй л эрч хүч. Зориг. Тий, ингэж дээгүүрэн зогсож байгаа. Аюул. Яг л 20 настай хүний цогт байна. За энэ манай Илья Забарны жаахан алдаа гаргаж ямаа. Бормутын X Бормут. одоо энэ Маркиниос ер нь болохоор Забарны хаанах хүн юм? Украин. Илья энэ зохилт орсон. Энэ хоёр чинь тэгээд дараагийн 7 хоногт юм уу та. Энэ 7 хоног юм уу баг цомын тэмцээн дээр дахиад туулах юм байл шүү дээ. Францынхаа. FC Paris яах вэ? Дажгүй шүү дээ. Ер нь дундуур явдаг баг шүү дээ. Энэ жил дэшээ гарч ирсэн баг. Тий. Дундуур яваад байгаа. Тэгээд бас гайгүй тоглогч нар би Эцэст нь эднийх чинь нөгөө Бахрайны ямар үе үлээ? Бас зүгээр юм тий. Юунаас юм уу? Персийн булангаас юм уу тий? Тий. Эцэст нь бол бас Бахрайн ахаа би тэг санаа. За ямар ч үсэн ийм тоглолт болсон. 2-1 харьцаатай 78 оноос хойш анхудаа дээдлэгт таарч тоглосон. Парис FC энэ жил бас нэлээд олон удаа пенальт зогсож байгаа нэгийг бол оруулсан байж байна. Луис Энрике дотоодын лигтээ 100 дахь хожлоо. 100 дахь тоглолтондоо 74 дахь хожлоо бүртгүүлсэн байж ах жишээтэй гих мэтлээ. Угаасаа луугрууд энэ жил аврагуудын лигт яг бол альнууд
аварга хамгаалж байгаа баг. Манай ангийн дарга. Тэр чи эхний тэр хэсэгтээ гайгүй ингээл за яад ингэж явж байгаа л яг плей-офф руу шүгийн 16 эхлэнгүүт л алах гэдэг юм шүү. Үгүй тийм ч юм байхгүй л ахал та зүгээр. Ер нь бол Paris Saint-Germain бол яг бэртлүүдээ одоо ер нь аваргуудын лигийн хасагдах шатны одоо тоглолтоос өмнө бэртлүүдээ эдгээгээд авъя л гэдэг л тийм л зорилго байгаа юм шиг байгаа. Тэгээд ямар ч байсан хавар нэг бэртлгүй орох юм бол одоо гэтээ бөмбөг бөөргөн шүү дээ. Paris нодлон авраг авсан байж болно энэ жил буулгаад авчих байгаагүй зөндөө байгаа шүү. Бага. Гэтээ танаа багт бол би бас итгэж байгаа. PSG Барса хоорондоо тааруул амар тоглолтод болсон. Амар болно. Тийм эрсдэлтэй юм хэрэггүй бахаа зүгээр. Хүмүүс тийм буруу сугаар нь явж байгаад финал хүрчихсэн л гэж залбирч. Өөрөө ямар багийн фэн те. Залбирч гинэ бүр. Нэг ч гэсэн байгаа аврагд байдаг. Танаа бас байгаа билүү? Байгаа. Челси Реал хоорондоо таараад PSG Барса таарч байсан. Үгүй. Танаахыг одоо яаж тий? Гоё ярих. Шүгэн дээр үтгэхдээ тэгж гарч ирэх гоё л. Тэгэхээр ч нөгөө Арсеналийнх нь энэ дөрөвт хуцчих шүү гээл ажиж. Тийм шүү дээ. Өөр зөндөө багууд байгаа. Тий. Гарч ирээгүй боломжтой зөндөө. Тэгээ Арсенал энэ жил бас нэрээ дэш явах шүү. Доороо чагсах шээ. Ямар ч байсан Премьер Лигээ бол авчаасаа гэж дэмжиж байгаа. Одоо чинь 20 хэдэн жил боллоо. Тийм үстэй. Хамгийн сүүлд авч яхад төрсөн хүн одоо энд байгууллагад ажиллаж штэ. Тэгэхээр чи Би яг төрж исэн шүү дээ. тийм үү? Ийм том болчихсон. Бараг л. Тэгэхээр ер нь Арсеналаа энэ жил бол дэмжиж өрчтөр орой Сити дээр чардаас оргоо тэнцүүлж оноог нь зулгаалаа. За. Лиг 1-ийн үр дүн хүслэгтийг дараалал угсруулад харъя. Ер нь байдал ямар байгаа. Юу ч ланс тэргүүлээд байгаа шүү дээ. Хожигдохгүй байна бүр. За, хожсоор Тулузыг талбай дээр нь хожоо айлчсан. Одоо энэ Ланс чинь өөрсдөө нэг юм одоо юу гэдэг юм удирлынхэнд өөр зорилготой хэлсэн байж болно шүү дээ. Одоо нэг явцын дунд жоохон нэг юм олон харцсан. Одоо бүгд боломж байна. Тийм. Ланс багаараа бүр ингээд тоглолт болгоно амар ач холбогдолтой. Тэгэл явсаар байгаа л нөгөөтгөл төрүүлэх баа. Ингээ яваад байгаа шүү. Гэхдээ Франц ч бас тийм олон харцгаараа төрүүлчихэд байдаг шүү. Paris Saint-Germain чинь нэлийн оноо алдсан л та. Бид нар тэр нь төрүүлэх боломж байна гэж Лансийнхаа олон харцсан байхгүй. Тэгээ ерөөсөө олон болсон. Тий бүр одоо ингээд тоглолт болгонд амар ач холбогдлогоод тэгээд тоглолт болгоныг хожиж дуусгаад тэрний ард үстэй бөөм баяр Венүтэйгээ. Тэгэл за дараагийн тоглолт гээл байгаа байхгүй бид нар. Төрүүлчихсэн. Тий. Тэнгүүт айгүй хэцүү. Тийм нэг зориг тавьсан баг чинь тий. Манай Марсел бүр топ 4-т л орж ивэл бол. Леон ч нэг 6 илүү 7 жил дараалж төрүүлээд араас нь 6 өөр баг төрүүлсэн байт. Тий. Францын лигт. Тэгээд Леоныг 7 жил дараалан төрүүлэхэд яг тэр жилүүд нь Реал Мадрид шүгэн 16-д таарж ирсэн байдаг лөө. Тэг 2 илүү 3 гэсэн. Тэгээ болцсон дараач гэсэн та. Леон хамгийн гол нь яг ингээ гой төрүүлээ явж яхад нь гол Бенземагийн шууд авчдаг наасан тий. 50 идэхнэр л авсан шүү. 9 он. Гэхдээ ер нь нөгөө Бензема ч яах вэ өөр хэмтэн том баг санал ирэхээр явуулгүй л яах вэ. Гэхдээ нөгөө баг нь өөртөө дийлдэхгүй байгаад ангууд шууд тоглогчийг авчдаг наасан тий. Тэгээ тэр үеийн 50 идэж бас амар шүү. Амар. Одоогийн бол 100 хангалттай гарна. Тийм. Тэгээд ер нь аюу гол хүмүүсээ зарцсан шүү дээ Леон чинь. Тэгээд л байхгүй болсон. За хүснэгтнээс нэг онооны илүүтэй явж байна. Тэр жил Лил тэр ковидын үеэр нэг төрүүлэхдээ нэг онооны зүрхгээ баг хэдэн дойрог хатгалсан бэ. Тэгсэр гад төрүүлдэг. Тэр үеэр чинь нэг Лил завсар орчлоо нэрээ. Тийм. Үгүй Эднасар Биш ковид үед. Ковид үед. Газарх чи бүр ураг шалтаа 12 мөн. Тэгээ сүүлд нөгөө Paris Saint-Germain баггүй болохоор дасгалжуулагч нь авчдаг. Харин тийм. Энэ манай Марсел нөгөө Обамянг хүрээд ирсэн. Габон ч өстө бөөм болсон гэж нам тавиулсан. Тэгээд тэр багийнхан холбооных нь ерөнхийлөгч юм уу энэ? Холбооны ерөнхийлөгч биш, улсынх нь ерөнхийлөгч. Бүр улсынх нь юм уу? Улсынх нь ерөнхийлөгч нь тэр бүрэлдэхүүнд байсан 26 тоглогчийг шигшөөх тоглох эрхийг банц. Бүр дахиж битгий та нар. Наадуулаа манай Габон гэдэг бол шиг юм шиг. Манай Обамянг бол угаасаа ингээд дахиж шигшээ ер нь хөлбөмбөгийн нас нь дуусч агч байгаа шүү. 92 он өгсөн би угаасаа өмсгөчгүй л шүү дээ. Тий. Тэгэнгүүт залуу тоглогчдод л аягүй хэцүү байхгүй юу. Африкийн ерөнхийлөгчд юу ч овлохгүй шийдвэр гаргадаг тийм. Муу тоглоод үз. Эсэгтэй 3 хожигдсон ялчгүй. Тий. За ингээд ийм байдалтайгаар явж байна. За солилцоо 8-аар орноо. Солилцоо 8 дундаас за сая Францын лиг дээр зүгээр газ гавчуулаад хэлэхэд Реал Мадридаас Эндрик Леон руу зээлэр явсан. Карло Анчелоттитай Леон Ноттингем Форест хоёр чинь нэг эзэдтэй билүү.
Леон Палас. Леон Палас. Тий. Ноттингем ч нөгөө нэг Олимпиакос. Олимпиакос. Эндрик явсан. Тэгээд явхаас өмнө Карло Анчелоттитэй уцаар яриад би ер нь явах уу яах уу гэсэн чи минут олох газар л оч. Тэгэхгүй бол нөхөр бас Бразилийн шиг засалжуулагчтай. Ойдон дэлхийн аврагтынхаа бодоод байгаа шүү. Тэгээд Леон руу 9 номерыг аваад. Тэгээд Эндрик ч яаж яах нэг Гонсало Гарсиягийнхаа хүртэл ингээд зүгээр дараалын үед хойно байгаад байгаа. Саяны хитрэг хийдэг үү? Тий. Тэр Мастантуно гэдэг хүн хэд явж байна. Тэр ч яг байрлал нүг нь арай өөр жигүүрэлтэй. Бас гэмтчихэд их шүү. За тэгээд Эндрикт бол би айгүй дуртай штэ. Эндрик тэгээд юунд яах бах те? Айгуу толчих уу? Франц ч. Айгуу сүртэй явж л шүү дээ. Ингээ хувийн онгоцороо тэр чинь бас их нэртэй 18-тай зарч. 18-тай найз өхөнтэй байхад найз өхөнчгүй байхад их нэртэй. Тэгээд ингээ нохоо мохоонуудаа дагуулсан. Тэр чинь мөнгөтэй бас дэвс. Сажгүй цалин авч байгаа хөө тий. Мөнгөтэй, их нэртэй. Алисон Эдуард гэж Гремио клубээс Бразилийн лигээс Астон Вилла 9 саяар жигүүрийн тоглогч. 10 жигүүрийн. Энэ ямар нөхөр олоод харч байгаа Астон Вилла. Харин Вилла ч өөрсдөө л гоё нөхөр олж хардсан шүү дээ. Тэгэл нэг. За Астон Виллагийн аль жигүүртэн гинэ? Баруун жигүүр. Өөрийнх нь тоглодог нь бол баруун жигүүр. Виллагийн баруун дээр ч үгүй юм аа. Маккин байгаа юу? Гол нь харин яг энэ жигүүрийн тоглогч олохгүй байсан шүү дээ. Магкиныг гаргаж үзээл. Маккин ч гэхдээ үндсэн байрлал төвийн Ашиг нөгөө юунд явцдаг чинь Ливерпулснээс ирээд явцдаг чинь юм лээ. Араб явцдаг чинь. Леон Бэли. Леон Бэли Асенсиог нэг тавьж үтсэн. Асенсио ч энэ зүүн буцаагаад авах гэсэн чинь бичгээр юм болоогүй. Тэгээ Бэлигээ явуулсан. Ер нь баруун жигүүргүй шахах юм шүү. Байхгүй. Тэгээ Маккин тоглож байгаа. Маккинийг ч юм уу. Леон Бэли чинь Ямайк. Таварг тийш шүү. Ямайк хүн. Бөөндөө хүртэл гаргаж үзсэн шүү дээ. Баруун зүүнд тэгэл болохгүй байгаа. За тэгээд одоо ингээ баруунтай болж байгаа юм. Хүнд нь бол Морган Рожерс алаад идэг. Тийм байна. За ингээд яасан? Шууд Бразилиас авсан. Бразилиас авсан гэснээс Аргентины хөлбөмбөгийн холбооныг мэдээлэл гаргасан байсан харсан. 18 хүрэхээс өмнө тоглогчдоо бол Европ руу явуулахгүй гэдэг. Тэгээ 18 хүрээгүй байж Европ руу шууд гэрээ байгуулах юм болвол та хизээч шиг шогтой тоглохгүй гэж л. Тийм болж харсан. 18 хүрснээхээ дараа Аргентины лигийн аль нэг багтай гэрээ байгуулаад тоглосон байж ч та шиг шогтой тоглоно. Дөрөвгөө шууд Европ руу явах юм бол тань. Ингээд байгаа мó. Аргентиныхаа лигийг хөгжүүлэх гэдэг юм уу? Тэгээ лигийг хөгжүүл бодлого юм байна. Гэхдээ бас яг тоглогчдоо ч гэсэн ер нь бол бодож ийн гэж байгаа. Ягаад тэгэхээр одоо жишээ нь 18 хүрээгүй ингээд Ичевери, Мастантуано хоёр ингээд за нэгэн Сити рүү Реал руу явчаад бас ингээд олигтой бас ингээд хөгжиж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр ядаж 18 хүртлээ та ингээд лигтээ тоглолцгоо. Тэрнийхээ дараа ингээд том багууд руу ядаж очиж. Тэр чинь бас санхүүгийн тал дээр ч гэсэн ашигтай болчих жоох. 18-тай гэрээ байгуулчаад гэрээ байгуулсныхаа дараа тэр том багууд руу явах те зарагдах боломж нэгдэж байхгүй. Үнэтэй явах. Арай үнэтэй. Ер нь энэ Дибала хэдтэй ирсэн. Одоо энэ юуны Интерийн тоглогч. Дибала гэж Мартинес уу, Лавтаро юу? Лавтаро энтер. Бас л залуугаараа л ирсэн шүү. Гэхдээ 18 бол хүрсэн байсан баг. Машрано ТВ-с хоёр нэг тийм бүр нэг англид бүр хөдөөний газарсан. Цонх хаагдчих хад уу? Тийм хөдөө тийм баг орон нутгийн онгоцоор ирсэн. West Ham. Аалан Пардио ингээд хоёр талтаас зогсооцсон тий. Танилцуулганд. Тэгэл шууд цаашаа Ливерпул, Манчестер хоёр л явчихсан. Тэр одоо ямар шугамар бас нэг 8 болохгүй юм байгаад ирсэн. Хориотой. Одоо тэгэхээр сүүлийн жилүүдэд яг Өмнөд Америкаас ингээд Премьер Лиг рүү очиод очингуудаа алж байгаа тийм тоглогч нар бас ер нь нэг санаанд орохгүй тий. Саяны Бразил одоо яах юм бэ? Премьер Лиг төө. Манай Гарначо ч ер нь хэддээ ирсэн бэ? Гарначо ч Атлетикогоор дамжиж ирсэн л тий. Гэтэ бразилчууд нэр ямар их болчихшоо. Игор Тиаго, Игор Жесус, Жон Виктор гэдэг Ноттингемийн хаалгач, Жон Викторыг Мац Селсис суулгаа, Жон Виктор тоглуулад. Тэгээ сая Лицийн хаалгач чинь бас Бразил. За өөр ямар 8 вэ? За өөр 8-аас гадна нэг зүгээр бас нэг тоглогч гэрээгээ шууд удирдлагын дундор цуцалсан тохиолдол гарлаа. Энэ бол Кевин Кампл. Лайпциг чинь юунаас шалтгаалаад гэлээ? Ах нь юм уу дүүн юм уу? Ах нь уу дүүн үү ямар ч байсан бродер нас урсан. Тэгээд нас урснаас шалтгаалаад сэтгэл зүйн их хүнд байдалд орсон. Юунд тоглох мантал болсон юм биш. Юунд тоглох мантал болсон. Тэгээд би ер нь бол дахиж хөлбөмбөг тоглохгүй гэж хэлэхгүй. Гэхдээ гэр бүлтэйгээ хамтрах хэрэгтэй байна гэж хэлээд болцоо. Лайпцигтэй байгуулсан гэрээ шууд цуцлаад тоглохоо болчихлоо. Кевин Кампл ч шигшээдээ бас нэг цөөхөн тоглосон баха тий. Словенийн шигшээд нэг хэдэн тоглолт орсон баг.
Герман төрсөн уул нь бол өөрөө. Тэгээ Словений шгшээд 28 тоглолтод орсон. 18 оноос шгшээд тоглоо. Одоо энэ жил хүн цогцолтонд орж л тээ тий. энэ жил 35 настай. Ер нь бол бас нэг зодог тайлбарласан нэг нэлээд төхөж явсан. Эмзэг байна. Хэцүүлтэй. Ойрын хүний яана гэдэж болох юм тий. За юм болсон. За нэг хүн Англиас Итали руу хуучин төрхөмдөө буцаж гэх юм. Энэ бол Федерико Киаза. Федерико Киаза Ювентус руу буцах маань Одоо энэ үйл үү өндөр байна гэж байна. одоо тэгээд довтлогчгүй байх ч одоо тэгээд хэрэгтэй юм шүү. Яг нь Кеса ер нь өөрөө Италид нэг тийм анх гарч ирчихсэн тэр байдал Кеса хандах хөгжөөнд дэмжигчдийн байдал, өөрийнх нь тоглолтын ур чадвар, гол оруулах хоорондын хугацаа гэл ер нь бол бүх юм унаад Италидаа өөрөө ямар нэгэн одоо байр суурь нь бол маш хэцүү болж ирээд тэгээд амьдралаа дахин эхлэхээр Англи руу ирсэн шүү дээ. Өөрийгөө сэргээхээр. Англид ирээд бол би бол сэргээж чадсан гэж бодоод байгаа. Ер нь Ливерпулд тоглосон богино хугацаанд Кеза бол бүр тэг байхгүй болчихоогүй шүү гэдгээ. Тийм. Тэгээд уг нь бол бас жоохон минут илүү олгосон бол харин тийм бүр гэж бүр тогтмол тоглосон бол 5 минут л тоглоод байгаа шүү дээ. тийм. Тэрэнд аюул үдүнтэй байгаа. Өөрөө гол нь маш гоё хичээж тоглож байгаа тийм амар харагдаж. Тэгээд тэрэндээ нэх гомдолдгүй юм шиг байгаа бас тийм. Тийм. Ялч нөө Ливерпул дэндүү олон тоглогчд. Гоё сайн тоглогчд. Дэндүү болон сайн тоглож. Дэндүү олон сайн тоглогчд. Арай ч явуулчихгүй хаа. Яа тийм л. Ер нь бол нэлээд өндөр магадaltaй. Гэтэ одоо ч гэсэн Одоо Кеза бол одоо уг нь гарах хамгийн боломжтой цаг нь байхгүй. Цаалах байхгүй тийм. тэгэл тэр Субслай гаргаад зай байхгүй. баруун давталгаан дээр субслай гаргаад байгаа. тийм. Тэгэл бас сонирхолтой. Тэгэхээр Кезаг угаасаа ашиглахгүй гэж Энэ жил нөгөө дэлхийн аваргын жил болохоор одоо клубтэй нөгөө минутгүй байгаа улсууд нэг жоохон формтой байх гад бас яг ийш тийш яваадах шиг байна те. Тэгээ энэ төр чинь айгүй өвтэйхэн ярилцсан байх ч үлээ Кеза, Гатузо хоёр чинь. Гатузо шгшээд дуудсан чинь Кеза за та энэ удаад надгүйгээр аргалж би энд нэг яг нэг форма болох гээд байна. Тэгээ би яг одоо нэг над өшөө жоох хугацаа хэрэгтэй. Одоо плей-офф дээр яг бол энтер гэсэн юм шиг хэлж тэнгууд нөгөөдөл нь тэг энтер гэж мэгээд айгүй тийм тий найрсаг Талчууд гэхэд үү? тий тэгээд Гатузо гэхэд. тэгээд Кеза одоо ер нь форма олоод эргээд хуучны Кеза болох гол үзээд байгаа шүү дээ. Одоо ер нь нэг багт очиод гараад 90 минут тоглох хэмжээний 70 минут тоглох хэмжээний болцсон уу? болсон. бүтэн биш юм а гэхэд нэг 60 70 хангалттай үзэхгүй. Одоо тэгэл тоглох ирмэлцэл байгаа. Тэгэл явах л юм шүү. Одоо Шлото тоглохгүй л юм шүү. За дараагийн 8. Дараагийн шуум. За энэ бол Манчестер Юнайтедтай холбоотой. Жан-Филипп Матетаг энэ өвөлдөө багтааж авч магадгүй гэсэн яриа байсан. Гэхдээ одоо Аморим халагдсанаар өчигдөр хаалцлаа л да. Аморимын сонирхчсэн тоглогч үү те? Магадгүй. Тийм л болж таарах гэдэг. Тэгэхээр энэ 8 бүтгүүгүй юу гэдэг бол их сонир. Аморимын өмнө гарсан шүү. Дараагийн дасгалжуулагч Зиркцийг айгүй их ашиглаад унвал яах вэ? Тэгвэл энэ 8 болохгүй шүү дээ. Болохгүй. Одоо ч яг нэг Даррен Флетчер төр дасгалжуулагч нэг хэсэг хийх бах. Тэгээд гол нь Улирал дуустлаа. тэг би түрүүн хэлсэн чинь гол нь энэ өвөл дасгалжуулагч авчрах уу эсвэл зүгээр энэ улирлаа ингээд дуусгаад 100 эсвэл том нэр авчрах юм. Тэрнээс шалтгаалах байх л та. Одоо шууд дасгалжуулагч авчрахгүй. Тэгэхгүй бол эн чинь топ 4 лөө үзэж байгаа. Уг нь аврагуудын лигт орох боломж байгаа. Аврагуудын лиг рүү үзэж чинь ингээд төр мөрөөр явна. 5 баг бол орчих байх гэж бодоод байгаа шүү дээ Англиас. Тэгэхээр одоо 5-д явж байгаа Челситэйг адилхан оноотой байгаа шүү дээ. Түр дасгалжуулж байгаа Даррен Флетчер 5 дугаар ойрноос нь доош нь унгаач гэж үү? Хэцүү шүү дээ бас шууд Гамитгүй шүү дээ. Гэтэ тэр чинь бас эрсдэлтэй шүү дээ. Тэгээд ер нь бол дасгалжуулагч авчих болов уу гэж бодод. Тэгээ одоо гол нь авчирсан ч тэр нь одоо дараагийн тоглогчоо энд шууд өвөл ирэнгөтлээ за би энийг авъя гэх юм уу эсвэл нөгөөх нь энэ бүрэлдэхүүнээрээ 100 яваа гэх юм уу. Энэ бүрэлдэхүүн дээр л үзэн шүү дээ. Өөр арга Одоо нэг өдөр өдөрлгүүд нь ихэл баг. Наваагаар л үз. Тэгээд ямар ч байсан 100 хэдүүлээ эргээд харин мөнгө төгрөгөө яри. Тий. Мөнгө төгрөгөө босгож байгаад яри. Тэрнээс тэр хүртэл бол наадах тэр үзчихээ л гэх баг. Гэхдээ хамгийн гол одоо бас нэг 5 дугаар өрөнд яваад байна. Тий. Хоглог Шээ 6 дээр явж байгаа. 6 дээр. Ингүүл яг уу шууд Матетаг аваад Гласнерыг гэрээнийх нь үнийн чөлөөлөө дасгалжуулагчаар авчвал яг. Йоо, Гласнер энэ тэр одоо Тэмүлэнгийн ярьж байгаа бол Манчестерийн удирдлагууч одоо айгүй их тийм ажилд оролцдог гэж. Тэгэхээр Гласнер ч харин тийм айгүй дургүй шүү. Хин
чөлөөтэй байна. Хэнийг бас сонирхоод байгаа юм билээ те. Андоны Иролог гэрийн чөлөөлөх үү гэж сонирхоод байгаа юм билээ. Гласнер гэх уу. Иролог Гласнер гэх юм бол Иролог дээр л та. Гласнер Палста байцсан дээр. Андони Ирола ер нь өөрөө бол бас том баг руу очих цаг нь болцсон шүү. Тэ. Одоо Борнмутыг бол хангалттай л гоё үржүүлсэн Тийм. шүү дээ. Туршлага маршлах нь байна. Нэг тийм мөнгөөр дутдаггүй санхүүгийн эрх чөлөөтэй багт ажиллаж үзэгдээ тий. Тэгвэл дандаа нэг за эдэн төгрөгөнд батаагаад гурил аваад будаа аваад түнс аваад гэдэг ингээд идэг тийм багт ингээд байх ч аюу хэцүү тий. Хамаагүй дуртай юм аав гэдэг ингээд тийм багт баймаар шүү дээ. Тэр нь United гол юм уу? Үгүй юу чинь өмнө дасгалжуулж байсан багуудаас бол мөн тий. Хамаагүй л. Тэгээ Bournemouth-тай харьцуулахад бол Харин тий. маш том United очоод гэрэлтэй. амар эрсдэлтэй байна л да. Ямар ч тасалжуулагч утсан. Замлаад Замлаад дуусгах гэдэг шүү дээ. тий эрсдэлд оруулчаар байгаа. Харин тий нөгөө дасгалжуулагчаа бүр нэр хүндгүй болгочих гээд шүү тий. ядаж нэг жил харна марна гэсэн тийм юм харах ихгүй бол. Одоо Динхаг минхаг ч ер нь Chelsea- өөр багууд ингээ Динхагийг ингээ айгүй эвгүй хардаг болсон шүү дээ. Одоо тийм Уг нь тэр чинь айгүй дажгүй мундаг дасгалжуулагч байсан шүү дээ. Тэгтлээл хитрхи удацсан шүү дээ. Өөрөө удацсан. Таны нөгөө хэлдгээр явах цагаа мэддэг бай гэдэг Тийм. чинь тэнхагч та хэлмээр. Явах цагаа хэтрүүлсэн. За өөрч айхтар солилцоонууд яг Фулкруг Милан руу Фулкруг Милан руу тэг Кастианос зөрөөд Вест Хэм Барса нэг хамгаалагч авах гээд үзээд байгаа. Кансело ер нь баг маш ойрхон байна гэдэг чинь. зээлэр те Гараа бас буцаад. Аль Хилалаас Төвийн хамгаалагч. Яг хоо баруун талаа Фансивлик болохоор уг нь төвийн хамгаалагч хүсээд байгаа. Гэхдээ үйл тим 8 ихэд хэцүү байгаа учраас Баруунд бол Күндэ тоглож байгаа үстэй. тоолж байгаа. Гэхдээ гүндээ яг ер нь бол төвийн хамгаалагч шүү дээ. Уул Анх үйлдвэрээс гарахтаа бол төвөөр гарсан мэт тийм. хүчээр баруун. Төвийн шошгоцоо гарсан. Тийм. Нэг тиймэрхүү үйл 8-нууд Төвийн хамгаалагч гэсэн яриалагтай гарсан мэт. Синесийг өгн авчвал бас зүгээр юм. Синеси уг нь гэрээнд дуусч байгаа юм билий. За тэгээд Африкийн цомын сонин гачнаас дуулах юм бол Энэ 7 хоногт барыг дуусах уу Африкийн цом арайгүй. Болоогүй. 1 сарын 19-нд финалтай юм байна. Дараагийн 7 хоног дахиад. Шүгийн 8-нууд ихнээсээ тодорсон. Мали, Сенегал хоёр тоглох гэж байна. Египт шүгийн 8-аар орсон. Мали чинь Түнисийг хожиждаг штэ. Тийм байна. Түнис чинь өөрөө эхэлж гоолдоод аюу дажгүй яасан чинь юу яагаад Малигийнхан хийгээд пенальт зөхиод Тэгээ Мали. тэгээд Түнис будаа. Өнөөш нь Котивар, Буркина Фасо хоёрын хожсон нь Египт рүү очиж шүгийн 8-тай болох юм байна. Нигер, Мозамбикийг өчтөр 4-1-ээр хожсон. Алжир, Арчилсан Конго гэсэн амар тоглолт. Энэ хоёрын хожсон нь Нигер дээр очих юм байна. Камерун, Марокко хоёр шүгийн 8-д тоглоом тодорхой болсон. Ер нь бол томчууд нь үлдсэн байна шүү. Сюрприз. Тэгээ Марокко бол бас нөгөө нэг тасархай байгаа болов гэхээр бас үгүй л байгаа дээлээ. Чүэл хожоо явах шүү. Чүвэл хожлоо. Энэ Брахим Яси Марокко юм шүү дээ. Тийм шүү. Тоглолт болгонд хийгээд байгаа шүү. Тийм байл шүү. 4 гол. Тэгээ мэдээж зэрэг нөгөө дэлхийн шилдэг баруун арчин байж байгаа шүү дээ. Хакими. Химиа. Тийм. Тэгээ тэр Мароккогийн гэхдээ тэр уртлаар дундуур сэлгээний хүмүүс дандаа таньдаг хүмүүс байлээ. Тийм нөгөө Нисери, Мисери. Үгүй юм амрават мамрават ч байж байгаа шүү дээ. Манай Нисеригийн тэр мөрөлтөл гоё шүү дээ. Тийм. Тэгээ нөгөө хин бас байж тээ нөгөө Олимпиаксын товтлогч чинь Элкаби мапи те хийгээд л шүү дээ. За аюу их таньдаг хүмүүс байлээ Марокко бол. өндөрлүүлье. Энэ 7 хоног өнгөөд тэрний дараа 7 хоногоос баг аврагууд лиг орж ирж байна. Одоо юу л энэ чи хэвтэн бэлээ. Дараа 7 хоног байхгүй. Тэрний дараа. Тэрний дараа. Энэ амралтын өдөр FA Cup. FA Cup. Оо нэрээ 11-нд нөгөө манайх чинь Чарлтонтой. Тий. Чарльз Энэ 7 оны дундуур Премьер лиг байгаа. Тий. Тэгээд FA Cup амралтын өдөр. амралтын өдөр FA Cup. Тэгээ манайх сая нэг амар хүнд хуваар байсан. Өнгөрчлөө ер. Англичуудыг жавс нэг 7 хоног амраалаа гэсэн тэрэн дээр нь FA Cup авчиж зооччлаа. Тэр чинь эффект авч байгаа амралт л та. Яана. Чарлтны эсрэг эвгүүцсэн байх үү? Таны ярьснаар бол та чи ямар ч хогийн эсрэг яаж тоглож магадгүй багтаа гэж яриадсан шүү дээ. Нөгөө Манчестер Юнайтед Брайтон. Манчестер л ер нь амралт биш болчихлоо. нэг тийм юм болсон. Брайтонтэй амарна гэж өстой байхгүй. Тэ? За өндөрлөе цаг хэтэрсэн явж байна хэдүүлээ. Эх 7 хоног ямар ч үсэн FA Cup-ын тоглолтууд, Премьер лигийн тоглолтуудаас ярьцгаах нь байна. За тэгээ удахгүй буцаад бужигнадаг ачаалттай цаг маань эхлэх нэ. Та гурлаа маш их баярлалаа. Хамт байс үзэгчдээ маш их баярлалаа. Эх 7 хоногт 22-т дугаараар эргээд уулзгалан нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч, Go Home нэвтрүүлгийн ивент тэтгэгч, Skytel нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч, Tiger брэнд ажиллаж байна. Дараа 7 хоногт уулзъя үзэгчдээ.